За өнөөдөр болохоор эдийн засаг нийгмийн хөгжлийн бодлого Economic and Social Development Policy гэж. Энэ бол одоо улс төрийн намуудыг ялгадаг хид хідэн ноцтой платформ ийм ноцтойгоор ялгааг нь илрүүлдэг гаргадаг ийм чиглэлүүд байгаа. За ингээд бид өнөөдөр 4 сэдвээр ярина. Нэгдүгээр боловсролын тэгш хүртээмж ба хот хөдөөгийн сурлагын ялгаа. Хоёрдугаар эрүүл мэндийн даатгалын санхүүжилт ба үйлчилгээний хүртээмж. Гуравдугаарт жидүүгийн хөгжил ба бизнесийн орчин. Дөрөвдүгээрт залуучуудын эдийн засгийн оролцоо, орон сууц ба амжиргааны өртөг. Энэ дөрвөн асуулт бол үнэхээр улс төрийн намуудын ялгааг бодлогыг тодруулсан, харуулсан юм гэж үзэж байгаа. Тэгээ энэ бүх асуулт бэлтгэхдээ бүр энэ төрийн эрхэнд байгаа улс төрийн намуудын гаргасан бүх баримт бичгийг судалсан, харьцуулсан, мөн олон нийтийн санал асуулга явуулсан тэр IRA-гийнхаа оролцсон ба. Тэгэхээр тийм учраас өнөөдрийн бид нарын энэ ярих гэж байгаа сэдв бол яг амьдрал дээрээс гаргаж ирсэн асуултууд шүү гэдгийг хэлмээр байна. За ингээд та гурваасаа ингээд ээлжлээд ингээд тойроод бид явна. За эхний асуулт эхний сэдв маань боловсролын тэгш хүртээмж. За энэгээр би нэг ийм асуулт тавих гээд байна. За нэгдүгээр та бүхэн олон улсын PISA гэж байгууллага байдаг. Тэрэнд Монгол улс хамтарч ажилладаг гэх мэтээр тодорхой тийм ажил нэх явагдахгүй. Гэхдээ судалгааг нь ашигладаг байсан бус орныг. Гэхдээ анх удаага 2022 оны PISA-гийн тайланд Монгол улс орсон. 16-наас хүрсэн 15-6 байхаа насны хүүхдүүдийн математик, хэл бичиг өөрийнхөө хэд хэдэн юмар ингээд дэлхийд даяар харьцуулдаг ганцхан судалгаа. Энэ PISA-гийн судалгааны одоо хинбэ гэдгийг үнэхээр тухайн орн яг юу юм бэ гэдгийг харуулдаг онцгой судалгаа л да. Тэгээд 2022 онд инх хамгаалалын сайд байхдаа энийг гаргаад 23 онд байна танилцуулсан та бүхэн санаж байгаа байх. За энэ судалгааны дотор нэг юм ноцтой юм гарсан Монголын хувьд. Аймгийн төвийн сургуулийн сурагчид нь нийслэлийн сургуулиудын сурагчдаас 1-ээс 1.5 жилээр хоцорч байна гэж. Тэр чинь ингээд сургуулиудаар ярилцах хийгээд шалгаад ингээд хийсэн дүгнэлт байхгүй. За тэгсэн чинь тэр аймгийн төвийг хоттой харьцуулахад дараа нь сумын төвийг аймагтай харьцуулахаар бас 1.5 жилээс бүр 2 жилийн хоцролттой байна гэж. Тэгэхээр Улаанбаатартай харьцуулахад сумд байгаа хүүхдүүд 3 жилийн шахуу хоцролттой байна гэж ийм юм гарчаад байгаа байхгүй. За тэгэхээр асуулт. За нэгдүгээр энэ сурлагын ялгааг арилгахад танай нам ямар тодорхой хэмжигдэх үйс зорилго тавиад ямар хугацаанд энийг хэрэгжүүлэх гэж байна вэ гэж асууж байгаа юм. За хэн эхлэх вэ? За сайн байцгаана уу. За юуны өмнө энэ хилцүүлэгт өрсөн явдалд баярлалаа. Тэгээд хөтлөгчийн маань бас хэлсэн оршилттой холбоотой бас нэг эдгээр үг хэлэх гэсэн. Ер нь бол Монгол улс ардчилсан тогтолцоонд шилжээд одоо ардчилсан үндсэн хуулиа баталсны одоо 34 жилийн одоо айн дээр бид нар байгаа. Тэгээ өнгөрсөн хугацаанд Монголын ардчил хаанаас хаана хүрвэ гэдэг дээр бас бид нар бас тодорхой үнэлт өгнөлтүүд өгөх ёстой. За энэ хугацаанд бол ялангуяа сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд бол ардчлалаас бас нэлээд ухарсан. За энэ улс төрийн одоо олон ургалч үзлээс нэлээд ухарсан ийм үзүүлэлтүүд бол гарч байгаа. Энэ дээр бол одоо бид бүхэн бүгд л санаа зовж байгаа. Ялангуяа манай иргэний нийгмийн төлөөллөд бол маш ихээр санаа зовж байгаа гэж хэлэхэд хэлцдэггүй бах. Тэгээд яг хуу намуудын бодлогын ялгарл байх нь маш чухал. Тэгжиж одоо яг хэнийг төлөөлөх гэж чинь хаанаас санал авах гэж чинь сонгогчдын аль сегмент дээр ажиллах ёстой вэ гэдгээ намууд тодорхойлох ёстой. Гэхдээ яг энэ бодлогын тусгайлсан ялгараас гадна өнөөдөр Монголын улс төрийн орон зайд ерөнхийдөө энэ нөгөө ардчлалаас ухарж байгаа явдлын улс төрийн намуудын одоо ийм тэгш өрсөлдөөний боломж хязгаарлагдж байгаа явдал илүү их санаа зовоож байгаа. Яагаад вэ гэхээр 3 сонгуул дарааллаад улсын хурлын түвшинд нэг нам үнэлэхгүй олон холцсон. Тэнгүүд энэ болохоор ийм улс төрийн орчинд ерөөсөө тийм өрсөлдөөнийг үгүй хийж байгаа бас нэг ийм дүр зураг ажиглагдаад байна. Тэгэхээр тэр цаг хугацаан дээр яг мэдээж хэрэг бид нар ингээд бодлогын тусгайлсан ялгарлуудаа бол ярих нь зөв. Гэхдээ нөгөө талаасаа улс төрийн намууд ерөн цаашид ийм одоо улс төрийн өрсөлдөөнт орчныг
одоо хадгалах тий улс төрийн өрсөлдөөнийг улам одоо юу гэдэг хөхлөн дэмжих чиглэлээр бас өөрсдөө тодорхой юм үүрэг хариуцлагууд бас хүлээмээр байгаа даа. Ялангуяа одоо эрх баригч намын хувьд тийм ээ. Тэгэхээр энэ асуудал дээр бас бид нар одоо яг энэ намуудын хувь заяан санаа зовж байгаа хүмүүсийн хувьд бол бас нэлээд төвлөрж ярих нь зүйтэй болов уу гэж бодогдож байна. За мэдээж хэрэг энэ боловсролын салбарын чанар хүртээмжийн асуудал бол Монголын ирээдүйн хөгжлийн бол нэн чухал асуудал мөн. Яхахгүй одоо боловсролын салбар бол ер нь эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулаад зогсохгүй. Ер нь бол одоо тухайн нийгмийн сайн сайхан байдалд бол хамгийн их одоо үр нөлөөтэй ийм салбар байж байгаа. Тэгээ өнгөрсөн хугацаанд бол одоо энэ боловсролын салбар дахь хот хөдөөгийн ялгаа бол их олон зүйлээр бас их даймжирсан. Энэ нь ер нь цаашлаад хот хөдөөгийн ялгаа гэдэг асуудал руу ч бас аваач тийм ээ. Тэгэхээр яг боловсролын салбартай холбоотой асуултаа асуусан учраас тэгэхээр яг боловсролын салбар дээр одоо юу гэдгийг сургалтын одоо суралцагчдын одоо ур чадвар одоо юу гэдэг мэдээлэл авч байгаа байдлыг нь сая PISA-гаар үнэлэхэд бол ингээд айгүй ялгамжтай байдал харагдаад байна гэж шүү дээ. Тэгэхээр энэ PISA-гийн биднэрт нэг л жилийн одоо үнэлгээ байгаа даа шүү дээ. Тэн дээр бас завшаантай хэрэг болсон бас бид нар олон улстай харьцуулаад өөрсдийгөө бас дүгнэх боломж гарсан. Тэгсэн хэрнээ нөгөө яг зарцуулагдж байгаа төсөв бөгөөд одоо барилга байшин гэдэг юм уу дэд үтсийн хүртээмжийг нь бодхолоор орон нутгад бас илүү байгаа юм шиг тийм ээ. Одоо жишээлх юм бол нөгөө 40-оос дээш хүүхэдтэй ангийн тоо бол зөвхөн хотод л байгаа даа шүү дээ. Тэгсээр нэ орон нутагт болохоор харьцангуй нэг багшид ногдох суралцагчдын тоо энэ төр харьцангуй бага. Тэгэхээр бид нар нөгөө асуудалтай бас их тийм одоо юу гэдгийг уй сууртай дүгнэлт өгсөй. За ардчилсан намын хувьд бол 2024 оны мөрийн хөтөлбөртөө ямар асуудлуудыг тусгасан бэ гэхлээр бид нар бол энэ боловсролын салбарын чанар хүртээмжийн ялгамжтай байдалтай бол ерөөсөө нөгөө технологи нэвтрүүлэх замаар л энэ асуудлыг шийднэ гэсэн тийм айгу маш тодорхой зорилго төвшүүлсэн байж байгаа. Тэгэхээр технологи нэвтрүүлнэ гэж юу хэлээд байна вэ гэхлээр зөвхөн одоо нөгөө одоо яг захимжилт гэхлээр зөвхөн нэг зайны сургалт маягаар бодох гэдэг үгүй. Тэгээ захимжилт гэдэг нь болохоор одоо юу гэдгийг хотын сургуулиудад ашиглагдж байгаа тий одоо хувийн сургуулиудад ашиглагдж байгаа тийм хамгийн дэвшилттэй одоо юу гэдгийг сургалтын хэрэглэгдэхүүнүүд тийм ээ одоо тэр сургалтын агуулгуудыг бид нар бас хөдөөгийн суралцагч нарт ямар арга замаар хүрэх боломжтой тий тэгээд дээрэс нь ер нь энэ технологийн шилжилттэй холбоотойгоор одоо энэ хиймэл оюун ухаан зэрэг одоо маш олон зүйлүүд маш хурдцтайгаар өөрчлөгдөж байгаа энэ цаг хугацаанд энэ технологийн дэвшлиг бид нар яг энэ боловсролын салбартаа ямар байдлаар одоо маш хурдан нутагшуулж чадах уу гэдэг чиглэлээр нэлээд тийм олон шин санаачлалуудыг бол мөрийн хөтөлбөртөд тусгаж ажилласан байж байгаа. Тэгэхээр бол нөгөө зөвхөн төсөв одоо юу гэдгийг барилга байшин тэгээд юу гэдгийг дэд үтсийн хөрөнгө оруулалт багш нарын цалин гэж ярихаасаа илүүтэй яг энэ технологиг боловсролын салбарт хэрхэн яаж үр ашигтай нэвтрүүлэх үү гэдэг талаас нь бол ардчилсан намын боловсролын салбарын мөрийн хөтөлбөр бол нэлээд онцлог болсон гэж харагдаад байна. Тэгээд бид бол юунд итгэдэг вэ гэхлээр ер нь бол боловсролын салбар маш тийм одоо үр ашигтай. Тэгээд тийм маш одоо юу гэдгийг нэг уян хатан хөрвөх чадвартай байх хэвээр. Тэхийн тулд одоо байгаа одоо жишээлх юм бол багш нарын урамшууллын асуудлыг ч гэдэг юм уу цалин өсний асуудлыг ч гэсэндээ илүү одоо үр дүнд суурилсан байдлаар шийдэх хэрэгтэй гэдэг юм уу тийм илүү ер нь цаашдаа нөгөө ийм үр ашгийг нэмэгдүүлэх энэ салбарын тэр чиглэл рүү нь явуулах нь зүйтэй л гэдэг ийм байр суурьтай байгаа. За тэгэхээр ер нь аливаа улс төрийн намын мөрийн хөтөлбөр гэдэг бол урт хугацаанд хэрэгжих боломжтой хамгийн гол хөтөлбөрөө гэж ингэж үздэг миний хувьд. За тэгээд боловсролын салбарт бол энэ маш олон энэ боловсролын тэгш хүртээмжтэй байдлыг олон талаас нь ялгааг арилгах тийм зайлшгүй шаардлагатай гэж үздэг. Саяны хэлж байгаа тоо баримтуудад бол тодорхой дурддагдж шүү дээ. Улаанбаатар аймаг сумдын хоорондын ялгаа. Энийг аваад үзэхээр Улаанбаатарын үнэлгээ ялгаа сумтай харьцуулахад 3 дахин илүү зөрүүтэй байна гэсэн үг. Тэр аливаа улс орны хөгжил ирээдүйн одоо чиг хандлагыг тооцоолоход энэ боловсролын хүртээмж тэгш байна уугүй юу? Энийг юугаар хэмжих? Өнөөдөр Улаанбаатарын гудамжинд явж байгаа хүүхдүүд суманд одоо суралцж байгаа хүүхдүүд явж байгаа хүүхдийн сэтгэн бодох чадвар, бие бэлтрийн хөгжил бүх талаараа тэгш ижил төвшөнд байж улс орон тэгш хөгжин боловсролын хүртээмжийг болно гэж харж байгаа. Энэ өнгөрсөн хугацаанд миний хувьд бол одоо улсын хэмжээнд жишг болсон жишээ нь Дундгов аймгийн 3 сайхан сум баха. Улсын хэмжээнд бол хөгжлөөрөө тэргүүлдэг жишг болсон сум гэж ярьдаг. Энэ дээр өөрийн биеэр очиж үзсэн.
Тэгээ ингээ харахад тэр дэд бүтэц зохион байгуулалт, тэр дулаан бохрын шугам явсан хашааны зохион байгуулалт энэ бол бүгдөө одоо бусад сумаас ялгарч байгаа. Гэтэл эрүүл мэнд боловсролын үйлчлэг нь ялгагдах юм байхгүй, яг хуучин байх байдгаараа. Тэгэхээр ийшээ оруулсан хөрөнгө оруулалт тухайн үедээ шийдэгдэл өнгөрч байгаа. Ирээдүйдээ энэ сум ялгарч өгчих тийм боломж байхгүй болчиход байгаа. Тэгэхээр бид нар нэн тэргүүн аймаг сувын төвд эрүүл мэндийн боловсрол олгож байгаа энэ багш мэрэгчлэнүүдийг яаж чадахжуулах вэ? Тэрийг хэрхэн сайжруулах вэ гэдэг энэ бодлого дээр анхаарч байгаа гэж хэлж болно. Хоёрдугаар хүүхэд суралцаад одоо ямар нэгэн ялгаргүйгээр суралцах боломж бол тэр хүүхдийн суралцж байгаа орчин нөхцөл байна. Энэ орчин нөхцөлийг бид нар бодлогын түвшинд өндөр түвшинд авч сайжруулах, суралцах боломжоор нь ижил түвшинд хангах нь нэн чухал гэж үзэж байгаа. Тийм ч учраас одоо миний хувьд гишүүнийхээ хувьд бас сургуулийн орчны эрүүл мэнд аюулгүй байдлын тухай хуулийг санаачлаад чуулганаар одоо хил зэхсэг нь ороод дэмжигдсэн энэ хууль маань явж байгаа. За дээрээс нь хувийн болон улсын сургуулиудын оронд хөтөлбөрийн болон бас энэ суралцах орчин нөхцөлийн хувьд Улаанбаатар дотор дахиад ялгаатай байна. Энэ бүх зүйл маань ялгаа нь арилгах ёстой. Бид нар нэг хөтөлбөртэй байх ёстой. Нэг ижилэн орчин нөхцлөөр бүгдийг нь хангаж өгөх ёстой. Энийг урт хугацаанд бодлогын түвшинд яаж авч явах вэ гэдэг дээр анхаарах ёстой. Өнөөдөр зүгээр нэг жишээ нь сумын эрүүл мэндийн төв дээр очиод гадаа байгаа нойлыг дотор нойлтой болгох нь бол урт хугацаанд энэ бас зөв шийдэл болж өгөхгүй байгаад байна. Ягаад гэвэл тэр нь нэг жил ажиллаад дараа жил нь ажиллахаа байж байгаа. Энийн хариуцлагыг хэн хүлээж чинь? Хүүхдийн сурж боловсон орчин нөхцөлийг байнгын тогтмол хэн хангаж чинь гэдэг зүйлүүд маань тодорхойгүй. Гэх мэтлэн энэ суралцах, энэ эрхийг хангах, орчин нөхцлөөр нь хангах програмын хувьд тэн дээр одоо хүүхдүүдийг сургам хүмүүжүүлж байгаа багш ажилчдыг системтэйгээр ижил төвшөнд бэлдэх. Ялангуяа энэ ерөнхий боловсролын сургуулийн удирдах ажилтнууд, сургуулийн захирлууд одоо ингээл багшаар явж байгаа тухайн сургуулийн захирал болдог. Гэтэл тэр хүн тухайн сургуулийг авч явах, менежмент хийх, менежер хийх тэр чадах боломж болцоо байна уу? Энийг хот хөдөөгүй, сум аймаг, Улаанбаатаргүй бүгдийг ижил төвшөнд бас бэлдэх ийм зайлшгүй шаардлагууд байгаа. Ингээд энэ саяны ярьсан бүх төвшөнд ер нь бид нар бэлтжээж бид нар тэгш хүртээмжтэй энэ боловсролыг олгож ээж эрүүл хүүхдүүдийг анхнаас нь бэлтжээж бид нар манай улс орны хөгжлийн үндсэн түлхүүр бол одоо боловсролтой эрүүл энэ ирээдүй маань улс орны хөгжлийн үндсэн тулгуур болно. Ямар нэгэн байдлаар тэр хөрөнгө зам талбай барилга байгууламжид хөрөнгө оруулахаас илүү эхлээд боловсрол эрүүл мэндийн салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг шийдчихэд дараагийн ээлжинд үлдсэн тэр барилга байгууламж хөрөнгө оруулалтын төсөв мөнгө бусад асуудлаа шийддэг болёо. Бид нар энэ том өөрчлөлтийг хийж чадах юм бол бид нар 10 жилийн 20 жилийн дараа улс орны хөгжлийн гол үндсэн суурь тавигдана л гэдэг ийм зарчимтайгаар ажиллаж байгаа. За орой минь хүргэе. Тэгэхээр хүн намын хувьд бол мөрийн хөтөлбөрийн нэг том хэсэг бол боловсролын реформ байсан. Энэ ч утгаараа 24 оны парламентын эхний 2 жил бол боловсролын салбарыг хүн нам хариуцаж боловсролын сайд Наранбаяр сайд ажилласан. Энэ хугацаанд ер нь бол хүн намын мөрийн хөтөлбөр тусгасан бодлогын гол цөм нь бол ерөөсөө хүн төвтэй байх буюу за даа ялангуяа орон нутгийн хувьд бол эцэг их хүүхэд сургууль гэсэн энэ гурвалсан хэлхийг ам оруулна л гэдэг ийм гол зорилго тавьсан. Үүнийхээ хүрээнд бол багийн баг сургууль, хотхны баг сургууль гэдэг энэ одоо төслийг хэрэгжүүлээд яг энэ бодлогын төвшөнд гол зорилго нь юу байсан бэ гэхээр өнөөдөр бид нар сургуульд хамрагдалт за өнөөдөр эхлээд чанараасаа өмнө сургуульд хэр хамрагдалт хэр байгаа юм бэ? Хэр тэгш хүртээмжтэйгээр боловсрал эзэмшиж чадж байгаа юм бэ гэдгийг ярих ёстой. Гэтэл яг багийн төвшөнд тухайн одоо сургуулийн насанд хүрсэн хүүхдүүдийн хувьд сургуульд хамрагдалт өөрөө хэцүү нөхцөл байдалд ордог. Яагаад гэвэл малчин айлын хүүхдүүд гэр бүлээсээ хол нөгөө ээж нь дагаад явах уу, аав нь дагаад явах уу, хин нь үлдэх үү тийм ээ. Нөгөө сумын дотор байрлал явдаг
дөнгөж 5 6 настай хүүхэд тийм ээ. Тэгэхээр иймэрхүү асуудлуудыг бид нар хамгийн наазах нь эхлээ шийдэх ёстой маа. Гэт багийн баг сургуулийн энэ бодлогын түвшинд одоо яаж хэрэгжиж явж байна гэхээр нөгөө хүн амын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 1% хөнгөлөлтөд байдаг. Энэ хөнгөлөлтөөр аж ахуйн нэгжүүд тухайн орон нутгийнхаа жишээлбэл багийн сургуулийг барих, санхүүжилтэнд туслах энэ боломжийг жишээлбэл бий болгож байгаа. За энэ нь өөрөө ямар давуу талыг бий болгож ийн вэ гэхээр нөгөө эцэг эхийн одоо залуу гэр бүлүүдийн салалтын асуудлаас маш том нөлөө үзүүлдэг. Өөрөөр хэлэх юм бол хүүхэд сургуульд явдаг, 6 настай хүүхдийг сумын төв рүү аваа явдаг. Гэтэл нөгөө эцэг малаа дагаад үлддэг. Тэгэхээр энэ багийн баг сургуулийг дэмжиж явснараа сумын төвд нөгөө эцэг эхийн гараас гарсан 5 дугаар ангиа төгссөн хүүхэд дотор байранд бие дан амьдрах боломжийг бий болгож байгаа гэсэн. Тэгэхээр энэ асуудлыг бол нэлээд одоо цаашаа их хамгаалалын сайдын хувьд бол цаашаа үргэлжлүүлээд явна бодлогын түвшинд гэдэг энэ саналаа бас илэрхийлсэн. Нөгөө талаасаа мэдээж хүртээмжийн тухай ярихад бид нар багш нарын хүртээмж чанартай бөгөөд тоон хүрж гинүү гэдэг асуудал яригдах хэрэгтэй. Тэгэхээр хөдөө орон нутагт багш нарын тоо хангалттай байгаа мэт сонсогдож байгаа боловч нөгөө талдаа жишээлбэл биеийн тамирын багш физикийн хичээл заагаа суучдаг. Тэгэхээр энэ нөгөө нарийн мэрэгжлийн багш нарын хүртээмж хэрэг байгаа юм бэ? Яаж тэр нөгөө мэрэгжлийн бус хүн мэрэгжлийн хичээл, академик хичээл заагаад явхаар чанар нь нөгөө PISA-гийнхаа чанарт хүрэх юм бэ гэдэг ийм асуудал хэрэгжиж байна. За үүнээс улбаалаад нөгөө суманд дунд сургууль байх, аймгийн төвд ахлах сургуулиуд байх гэдэг юм уу тийм ээ. Нөгөө багшийнхаа хүртээмжийг бид нар бодох хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Сум болгонд ахлах сургууль байхаар нөгөө нарийн мэрэгжлийн багш нар чинь сум болгонд хангалттай байж чадчихэв нү. Ингээд бодоод үзэхээр бид нар сайн менежмент буюу зохион байгуулалтыг аягүй сайн хийх хэрэгтэй болчихж байгаа. Нөгөө талаасаа хүн намын мөрийн хөтөлбөр тусгагдсан байсан нэг чухал асуудал бол багшийн одоо тутмагшлыг бусад мэрэгжлийн хүмүүсээр хангах боломжийг бий болгоно. Энэ одоо нөгөө нэлийн асуудал дагуулсан 45 хоногийн курс гэж яригдаад байсан шүү дээ. Энэ бол мэрэгжлийн одоо жишээлбэл муйсик физикийн физик төгссөн тийм үү, физикийн анги төгссөн, математикийн анги төгссөн. Хуучин бол физик, математикийн багш гэж төгсдөг байсан. Гэтэл багшаар төгсгөө болцсон. Эрдэмтнээр төгсөнчдөг тийм ээ. Тэгэхээр тэр физикээр муйсик физикийн ангийг төгссөн тэр хүн 45 хоногийн одоо багшлах ур чадвар сураад нөгөө физикийн багшийг хийх боломж нь бий болж байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол яг хүн намын мөрийн хөтөлбөрийн хүрээнд Наранбаяр сайд бол хийж хэрэгжүүлсэн. Мөн түнчлэн дараагийн асуудал бол нөгөө сургуулийн хүртээмжийн асуудал болчихж байна. Байр савны хүртээмжийн асуудал. За яг энэтэй холбоотой би асуулт тавья таагаар. Сургуулийн хүртээмжийн тухай ярьж байна. Хот хөдөө ялгаатай гэж ярьж байна. Үнэн Улаанбаатар хот дотроо ялгаатай гэж сая мөнгө сайхан гişүү ярьж штэ. Ер нь жишээлбэл Улаанбаатар хотыг авахад Улаанбаатар хотын төгжрлийн бараг 3/1 нь сургуулийн чанарын ялгаа маш өндөр байгаа учраас ингээд одоо гэр хорооллын хүмүүс хүүхдүүд зөөгөө хот руу орж ирээд бүтэн өдөр хүүхдээ сургууль явуулах хооронд өөрсдөө такси хийж байгаа ороо аваа явж шээ. Яг хоёр дахин явж амжихгүй. Тэгэхээр нэгэнт гэр хороолол Улаанбаатар хот хоёр хуваагдчихад шээ. Гэр хороолол сургууль хүрэхгүй, багш нар нь хүрэхгүй. Тэгээд сургууль нь хөрөлцөөгүй учраас 40-50 нэг ангид байж шээ, тийм ээ. Гэтэл хувийн сургуулиудад одоо 20 хүртэл хүүхдтэй сургуулиуд байна. Тэгэхэд хувийн сургуулиуд бол яг улсын сургуулиуд энэ хоёрын хооронд нөгөө хүүхдийн одоо өдөр тутмын зардал гэж сургалтын зардал гэж өгж байгаа. Яг энэ дээр та бүхэн байр суурь хэлэхгүй юу? Гэр хороолол 40-50 хүүхдтэй анги байхад тийшээгээ мөнгө зарцуулах хэрэгтэй байдаг. Энэ талд болохоор зэрэг ийм хувийн сургуулиуд байдаг. Тэнд бол харьцангуй боломжтой юу эсвэл одоо боломжгүй шахаж агаад хүмүүс сурж байгаа. Тэрний энэ боловсролын энэ өөрийнх нь ялгаа биш байна бүтцийн. Энэ ялгаан дээр танай намын байр суурь. Хувийн сургуульд энэ юу гэвэл өдөр тутам өгж байгаа тэр мөнгийг өсөөр. Хувийн сургуульд хувьсгал зардал өхөн зөв үгүй юу гэдэг дээр одоо маш хурдан yes no гэсэн хариулт авмаар байна. За таны бодлоор. Манай улсад болохоор боловсрал ерөнхий боловсрал бол нөгөө ах хэвээр төр
хариуцна гэсэн одоо ийм хуультай улс шүү дээ. Тэгэхээр тэр утгаараа бол хувийн сургуульд хувьсах зардал олгох нь тухайн одоо хүүхдийн одоо гэр бүлийн орлого гэдэг юм уу эсвэл амьдарч байгаа одоо байршлаас нь үл хамааран тэр тухайн хүүхдийг тэгээ одоо хүүхдийн эрхийг хангаж байгаа явдал гэж үзэх учраас тэр хувьсах зардлыг бол хувийн сургуульд олгоно гэдгийг бол дэмжинэ. Ер нь бол бид нар нөгөө том зураглуугаа хувьсах саргал бишээ хувийн сургууль улсын сургууль гэдэг ингээ ялгаад байгаа тийм үү. Тэгэхээр яагаад хувийн сургууль чанартай байгаад улсын сургууль чанаргүй байгаа вэ гэдэг дээр яг төсвийн асуудал орж ирж байгаа тийм үү. Тэгэнгүүт хэрвээ төсөв багаагаад байна. Тийм учраас тэр хувийн сургуульд өгж байгаа хувьсах зардлаа улсын сургууль руугаа хуваарлчаа гэдэг ийм байр суурь бол бас илэрхийлэгдэж явдаг. Манай намын хувьд бол хувьсах зардал хувийн сургуулийг нэгэн зөвшөөрч л байгаа. Тэр хувийн сургуульд сурж байгаа хүүхдүүд яг л адилхан улсын сургуульд сурч болно. Тийм учраас яг л адилхан хүүхэд бүрийг ялахгүйгээр тэр хувьсах зардал гэдэг юмыг олгож байгаа бол олгодгоор олгоод явъя. Тэгээ улсын сургууль сурж байгаа хүүхэд яг адилхан хувийн сургууль сурч чадах уу? Тэрийг шийдэж чадахгүй байгаа нь энэ төрлийн бодлогын буруу байхгүй юу? Өөрөөр хэлэх юм бол хэрв улсын сургуулийн чанар, багшийн хүртээмжийг тэр хүнээ эхлээд боловсрлоо эхлээд тэр хүн ээлжиндээ тавиад төсөө зарцуулж чаддаг бол энэ хувийн сургууль руу мөнгөө зарцуулаад явъя гэх эцэг их хүүхэд байхгүй шүү дээ. За маань Тэгээ энэ бол ер нь тодорхойлдоо бид нар ер нь цаашдаа хувийн сургуулийг бодлогоо дэмжих юм уу гэдэг асуудал. Бид нар тэгэхээр цаашдаа байнга бүх зүйлийг улс хийгээд байна гэх юм бол өнөөдөр дийлэхгүй байна. Хувийн сургууль, улсын сургууль хоёрын ялгаа асар их байна. Тийм учраас бид нар хувийн сургуулиудад дэмжиж гэж байгаа бол хувьсах зардлыг нийцлэхэн олгоод явах ёстой. Гэхдээ бид нар тавьдаг шаардлагуудаа сайжруулах ёстой. Бид нар аль болох иргэд хүүхдээ тэр хувийн сургуульд суралцах боломжоор нь бүрдүүлж өгөх ёстой. Нэгэнтэл одоо өнөөдрийн энэ сургуулийн дутагдaltaй байгаа зүйлийг улс бүх сургуулийг жилийн дотор бариад бүх хүүхдүүдийг сургуулаар нь хангаад ганцхан ээлжтэй болгочих чадахгүй нь тодорхой. Тийм учраас энийг хувийн хөвшилтэйгээ хамтарч хийх ёстой. Тавих зарчмын шаардлагууд нь зөв байх ёстой. Тийм баярлалаа. шаардлага. Хоёр дахь асуулт яг энэ бас боловсролын дараагийн шат буюу дээд боловсролын тухай. Монголд олон их сургууль байгаа. Тэрнийхэн тоо цөөрсөн харьцангуйгаар. Тэгсэн ч гэсэн хөдөлмөрийн эрхлэлтийн зах зээл дээр төгсөгчдийн хэдэн хувь нь шууд ажилтай болж байна. Ер нь хизээ ажилтай болж байна гэдэг судалгаа ингээд гараад үзэхээр 24-өөс доош насны үндэсний статистикийн газрын тооцоогоор 24-өөс доош насны ажилгүйдлийн тоо буурсан ч төр нийтийн ажилд орж чадаагүй тийм оюутнуудын одоо ихтэй сургуулийг одоо тэг яах юм бэ? Ингээд төгсөгчд нь чанар муутай байгаа ийм ихтэй сургуулиудыг одоо хаах ёстой юм уу? Нэгтгэх ёстой юм уу? Энэ дээр тавчхан байр суурийг илэрхийлэхгүй юу? Саний хувьсах зардлын асуудал дээр бас яг намуудын яг бодлогын ялгарл басны харагдсангүй тий. Яг бүгдээрээ дэмжинэ гэж хэлж штэ. Гэхдээ сайн сайхан гишүүн болохоор юу гэж хэлж байна вэ гэхээр хувьсах зардал олгож байгаа явдал нь одоо хувийн сургуулийг дэмжиж байгаа агуулга гэд хэлчих шиг боллоо л да. Зүгээр яг нөгөө онлын хувьд болохоор хувьсах зардлыг бол нөгөө хувийн сургуулийг дэмжих агуулгаар олгоогүй штэ. Тэ нөгөө ерөнхий боловсрал үнэгүй байх ёстой гэдэг утгаараа нэгэнтээ одоо нөгөө төрөөс хүүхд болгонд хүртэх үйлчилгээ за улсын сургуульд явхад хувьсах зардал тэдэн төгрөг гардаг бол хувийн сургуульд явж байгаа эцэг их нь карманаасаа дахиад бас мөнгө гаргаад яваад нь шүү дээ. Тэгэхээр тэр утгаараа бас яг нөгөө хувьсах зардал чинь бол нэг тийм логиктэй зардал байгаа даа. Тэгэхээр бид нар нөгөө хувьсах зардлаар хувийн сургуулиудыг дэмжиж байгаа ерөөсөө явдал байхгүй гэж хэлэх гээд таахгүй. Тэгэхгүй бол одоо ингээд нөгөө хувийн сургуулийг дэмжих, эсдэмжих энтер гэдэг аргумент руу орчих юм бол бас шал өөр зүйл рүү орчих байх. Тэгээ цаашдаа болохоор ер нь бол бид нар нөгөө ерөнхий боловсролын сургуулийнхаа асуудал дээр нэг цэг тавихад ер нь цаашдаа бид нар ерөнхий боловсролын сургалтын одоо нөгөө танхимын цагийг нэмэгдүүлж тэгээ одоо нэг ээлжээр хичээлдэг болох тэр зүйл рүү одоо тэмүүлхийг зорж штэ. Тэгэхээр одоо жишээл үг гэх нөгөө баг сургуулийг одоо хорон дээр нь ч гэдэг юм уу нөгөө баг дээр нь байгуулъя гэдэг байгаа санаачлагч нь бас тэрний нэг хэлбэр тий. Тэгэхээр нөгөө маш том одоо юу гэдгийг хэдэн зуун хүүхэдтэй хэдэн мянган хүүхэдтэй том сургуулиуд барихгүйгээр арай авсаархан жижиг юм баг сургуулиуд бариад тэгээд нэг одоо хүүхдийн биш одоо танхимын цаг нь бол одоо нэг ээлжээр хичээллээд танхимын цаг нь хангалттай их бэжиж ерөнхийдөө эцэг эхчүүдээс давхар дайвар зардлууд гарахгүй гэсэн үг байхгүй. Одоо жишээл маш олон эцэг эхчүүд хувийн сургуульд хүүхдээ сурах замаар
бас карманаасаа зөндөө олон зардлууд гаргаад байгаа. А дээрэс нь улсын сургууль одоо хүүхдээ өгж байгаа эцэг эхчүүд ч гэсэндээ өдөр үнжүүлэх тэгээд давтлага энтер гэдэг хэлбэрээр бас айгүйх карманаасаа зардал гаргаад байгаа байхгүй. Тэгэхээр манай яг нөгөө дотоодын нийт бүтээгдэхүүнд ноогдоход боловсролын салбарын зардлыг бол бид нэр зөвхөн төсвөр хэмжээд байгаа. Гэтэл дайвар тэр чи одоо ингээд давхар эцэг эхчүүдээс гарч байгаа маш их мөнгө яваа та. Тэгэхээр бүтнээр нь харахын тулд бас тэр асуудлаа харахыг зорих хэрэгтэй гэдгээ хэлмээр байна. Ихтэйд сургуулийн одоо чанарын асуудлыг та хөндлөө. Ни ялангуяа одоо чанар муутай одоо юу гэдгийг нөгөө ажлын байранд тэнцэхгүй байгаа төгсөгчд олон байна гэдэг. За энэ асуудлыг ялангуяа одоо нөгөө ихтэйд сургуулийн салбарт одоо дээд боловсролын салбарт бас олон ившлийн оролцоотой тий одоо сургалтын байгууллагууд байж байгаа. Энэ бол одоо зах зээлийнхаа зарчмаар л бол ингээд шигшигдэх ёстой шүү дээ. Тэгэхээр үнэхээр одоо жишээл аливаа нэг ихтэй сургуулийн төгсөгч нар ажлын байранд орж чадахгүй байгаа нөхцөлд бол тэр сургуульд бол одоо хүүхдүүд баг цаашдаа бол онлоороо бол эсэж орохгүй тийм нөхцөл рүү шахах хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр бид нар ихтэй сургуулийн одоо юу гэдгийг нөгөө чанарыг ямар байдлаар үнэлж ийн вэ гэдэгтээ бас нэг үнэлт өгөх хэрэгтэй болчиход байгаа. Төгсөгч нар нь ажлын байранд одоо хэр тэнцэж чинь одоо ямар цалинтай ямар ажлын байранд орж ийн гэдэг. Тэгээ тэн дээр болохоор бас нэг ийм статистик харсан юм. За нийт ажилчдын одоо хөтөлбөрийн зах зээл дээр байгаа иргэдийн гэсэн үг шүү дээ тий. Ажил хийж байгаа иргэдийн 53% нь эзэмшсэн мэрэгчлээсээ өөр ажил хийж байгаа. Тэгэхээр ер нь бол манай нөгөө дээд боловсролын систем хөтөлбөрийн зах зээлээсээ бүр ингээд бараг бүтэн одоо салангад байгаа гэлтгэж байгаа байхгүй. Тэгэхээр төрөөс болохоор ямар одоо зүйл одоо хөшүүргүүдийг бий болгох шаардлагатай гэж бодглохлоор энэ хөтөлбөрийн зах зээлийнхаа ядаж нөгөө мэдээллүүдийг бас нэглээ уяатан ил болгомоор байгаа. Тэ ер нь бол одоо ингээд хөшүүргүүдийг бий болгох хэрэгтэй шүү дээ. Түүнээс биш одоо ямар за одоо тэдэн хүүхэд хуучин нөгөө коммунизмын үед шиг тэ тэдэн хүүхдийг физикчээр сургая гэдэг шиг шүү дээ. Тэгэхээр энэ хөтөлбөрийн зах зээлийн тэр уялдаа холбоо тэр шаардлагуудыг төрөөс бол ингээд нээлттэй болгоод тэгээд энэ ихтэйд сургуулиуд болон одоо нөгөө хувийн хвшлийн ажил олгогч нарын бас юм харилцаа холбоо нэлээд сайн байгаад баймаар байгаа. Тэгэхээр манай нөгөө одоо компаниуд ч гэсэн ихтэй сургуулиудтай нэлээд нягт холбоотой ажиллаад тэр нөгөө дадлага хийлэгдсэн ч юу яадгсан ч юу за биднэрт ийм хүүхдүүд хэрэгтэй байна шүү гэд одоо юу гэдгийг нөгөө ихтэй сургуулиуд дээр одоо тэтгэлэг хөтөлбөрөөр зарлагдсан ч юу энэ л нөгөө нэг төрийн бодгоос гарч чадвар асуудал. За хүн ам. За яг энэгээр нь үргэлжлүүлээ хэлчихэд яг энэ бодлогын түвшинд бол мэрэгжил сургалтын төвд буюу одоо политехник техникум гэдэг штеп. Эдгээрийгээ яг бодлогын түвшинд бол зөв зөвхөстэй ажиллах нэг шаардлагатай байгаа. Өөрөөр хэлэх юм бол яагаад 10 жил одоо 12 дугаар ангиа төгссөн хүүхдүүд заавал дээд сургуульд орно гэдэг нь вэ гэдэг чинь өөрөө энэ хандлагын асуудал болчихж байгаа байхгүй. Үүн дээр нөгөө мэрэгжлийн сургалт боловсролын төвүүд илүү идэвхтэй бөгөөд тэнд төсөв мөнгө бодлогоо зөв тодорхойлж гаргаж ирэх юм бол тэнцэнээс анхан шатны буюу 2 жил сураад төгсч болдог. 2 жил төгсөөд шууд ажлын байран дээр гарч болдог. Эсвэл кредит аваад дээд сургуульд орч болдог. Өөрөөр хэлэх юм бол энэ бүх зохицуултуудыг яг газар дээр хэрэгжих боломж нь буюу нөгөө мэдлэгжүүлэх асуудал маш чухал байна. Нөгөө талаас нь насан туршийн боловсрал гэж зүйл бий. За хүн номын мөрийн хөтөлбөр дээр энийг бидэд бас нэлээд онцгойлон тавьсан. Яагаад тэгэхээр одоо яг энэ 53% нь өөр мэрэгчлэр ажиллаж байна гэж штэ. Тэгэхээр насан туршийн боловсрал гэдгийг бид нэр зөвхөн 10 жилийнхаа дипломыг авах тухайд биш. Төгссөн сургуулаа мэрэгчлээ солих. Буюу насан туршдаа тэр хүн дараагийн ажлын байр хаана вэ? Тэрэнд зохицсон мэрэгжлийг эзэмших боломжтой байх тэр сургалтуудаар хангах хэрэгтэй. Яг энэ утгаараа дээд сургууль дээр хөтөлбөрүүд байдаг. Өөрөөр хэлбэл энийг жишээлбэл хөдөө аж ахуйн сургуульд ороод зөвхөн кредитийг аваа явж болдог. Заавал 4 жил сургуулж дипломтой байх албагүй. Яг энэ мэтчилгээр олон хувилбарууд бий болоод яг ажлын байран дээр ягаад тэгэхээр сургууль төгсөж байгаа хүүхэд ажлын байран дээр л гарах сонирхол байгаа шүү дээ. Тэрнээс биш яг энэ боломжууд бий болоод эхлэх юм бол тэнд заавал нэг хувийн дээд сургууль буюу чанаргүй дээд сургуульд сурч мөнгө өрхийг хэн ч хүсэхгүй. Тэгэхээр энэ бол бодлогын хувьд бол зөвшөөрүүлээд явах хэрэгтэй асуудал байгаа гэж харж байна. Ардена. За ер нь энэ чанаргүй сургуулиуд ихтэй сургуулиудыг ер нь багасгах нь зөв шүү дээ. Ягаад гэвэл одоо манай улсын хувьд байж байгаа нөхцөл байдал ойлгомжтой байгаа шүү дээ. Баахан диплом үргэлжлүүлсэн ажилгүй залуучууд байгаа шүү дээ. Энэ чинь хоёр шалтгаантай байгаа дээ. Нэгдүгээр эцэг эхчүүд хүүхдүүдээ одоо чиглүүлэхдээ ямар ч л байсан яаж хийж байгаа л нэг дипломтой дээд боловсролтой болгоно гэж ингэж зүтгэдэг. За нөгөө талдаа бид нэр түрүүний ярьсан эмсүүдийн хөгжил их муу байна. Бид нар энэ чиглэл бүрээр нь маш сайн хөгжүүлээд хүүхд залуучуудаа энэ мэрэгжил
одоо сонгож суралцах энэ боломжоор нь сайн хангаж өгөөд энийгээ цааш нь энэ мэрэгчлээ сайн сурталчилдаг. Эргээд яг бодит байдал дээр амьдрал дээр цаашдаа амьдрал ахуйгаа ямар мэрэгчлэр аваад явчих боломж байна гэдгийг бодит үнэлт өгдөг. Энэ нийгмийг бид нар бүтээж одоо эцэг эхчүүдийг илүү их мэдээлэлээр хангах энэ олон талын арга хэмжээг авч ижил одоо За баярлалаа. нөхцөлөд сайжир. За яг энэ боловсролтой холбоотой 3 дахь сүүлчийн асуулт. Багш нарын цалин мөнгөтэй холбоотой. Энэ багш нарын цалин мөнгө нэмээд байгаа. Шаардж байгаа, нэмж байгаа, шаардж байгаа, нэмж байгаа. А энэ болохоор төсөв дээр том ачаал болж байгаа. Энийг ямар хэмжээнд барих юм? Яавал одоо цалин сайн, чанар нь сайн хөдөлнө. Тэгээд төсөвд нэг нэмэгдэл болохгүй. Тим ачаал болохгүй. Тим ямар арга зам байна? Энэ дээр санал бодлоо намайг хуваалцахгүй юу? За ардчилсан нам их. За мэдээч хэрэг бид нар боловсрал маш чухал. За тэгээд ирээдүйд одоо эдийн засгийн өсөлтийг бий болгох, бас үн цэнийг бүтээх, тийм эрдэм мэдлэгтэй боловсралтай Монгол хүнийг л одоо энэ боловсролын системээрээ дамжуул бий болгох гэдэг нөхцөлд бол боловсролын салбарт зарцуулж байгаа мөнгөн дүнгээ одоо төсөв хөрөнгөө за тэр дундаа бас яг энэ багш нар дээр очиж байгаа цалин мөнгийг бол одоо нөгөө хязгаарлах зохимжгүй тий. Гэхдээ багш нарын цалинг одоогоор бид нар болохоор одоо багш нарын цалин чинь бол нөгөө цалингийн сүлжээгээр тогтсож байгаа тий. Тэгээд гол төлөв ерөнхийдөө нөгөө ажилласан жилээс хамааралтай эсвэл одоо нөгөө эрдмийн зэрэгээс хамааралтай байдлаар л одоо багш нарын цалингийн нэмэгдлүүд явж байгаа шүү дээ. Тэгэхээр Арслан намын хувьд бол одоо юу гэж үздэг вэ гэхээр тэгэж одоо цалингийн одоо тогтолцоог бол ийм тэгшдэх байдлаар бус яг тухайн хүний бас ур чадвар тухайн хүний одоо бий болгож байгаа одоо нөгөө гүйцэтгэлийн үр дүнд суурилсан байдлаар цалинг тогтоох нь зүйтэй л гэж үзэж байгаа шүү дээ. Тэгэхээр бол аль болох одоо юу гэдгийг ийм төвлөрсөн нэгдсэн сүлжээнээс татгалзаад тэгээд тухайн сургууль дээр нь илүү сайн багш, илүү сайн гүйцэтгэлтэй, илүү ур чадвар бүхий багш нь илүү өндөр цалин авдаг. Магадгүй одоо тэр нөгөө хувьсах зардлаа хүртэл одоо нөгөө барьж чад одоо юу гэдэг би энэ сургуулийг сонгож байна гэдэг сонголт бас байж болох байхгүй улсын сургууль дотроо. Тэгэхээр зарим нэг одоо тиймэрхүү систем хэрэгжүүлдэг бас улс орнууд байгаа. Тэгэхээр тэр утгаараа нөгөө сонголт бол нөгөө сургууль дээрээ сургуулийн захирал бол жишээлбэл нөгөө сайн багш нартаа илүү сайн цалин өгөх бас тийм эрхчлөлтөй байх хэрэгтэй гэдэг юм уу те. Тиймэрхүү одоо юу гэдгийг илүү өрсөлдөөнд суурилсан тогтолцоор бол бид нар явах хэрэгтэй л гэж хараад байгаа. Эсбөгөөс тэгштгэл одоо за дэглэнхүүд нь 50%, нийлэнхүүд нь 60% энэ төр гэдэг ах юм бол бид нар энэ нөгөө нэг одоо үр дүнтэй нь холбож үр дүн гаргахгүй гэсэн. За хүн нам. За манай намын хувьд бол угаасаа маш тодорхой байгаа. Бодлогоо хэрэгжүүлээд эхэлсэн. За үүн дээр бол ямар бодлого барьж байгаа вэ гэхээр ер нь бол цалингийн бүтэц өөрөө суур цалин өндөр байх ёстой маа. Энэ суур цалин дээр хувьсах хэсэг буюу нөгөө үр дүнгийн нэмэгдэл олон жил ажилласны нэмэгдэл гэдэг юм уу те. Тэр нь бол ерөөсөө суур цалингаас тусдаа ядаж одоо 40% та 30% та ер нь бол 70 харьцах нь 30 гэдэг лүгөө тэмүүлэх ёстой маа гэдэг ийм бодлогыг барьж байгаа. Яагаад тэгэхээр суур цалин гэдэг бол өөрөө нэгдүгээрт төсөвч тодорхой суулгахад маш ойлгомжтой. Хоёрдугаарт тухайн суур цалингаас нөгөө зээлийн одоо юу гэдгийг чадамж тодорхойлогддог. Өөрөлд хөрөнгө орлогын харьцаа тэр суур цалингаас бодогддог. Нөгөө талаасаа багш болох тэр ирмэлзэл тэр суур цалин дээр үнсэлж бий болж идэг. Гэтэл нөгөө 30 жил багшилсан, 40 жил багшилсан гэдэг юм уу? Гэдгээрээ нөгөө суур цалингаасаа 40-50% нь тийм ээ одоо бол сүүлд бол бараг 70-30 болсон эсэргээр болсон байсан шүү дээ. Тэгэхээр ингээд явхаар чинь нөгөө шин залуу тутам багш нар болох хүсэл эрмэлзэл чинь буураад идэв. Яагаад гэвэл суур цалин чинь маш бага байгаад байгаа учраас. Тэгэхээр бид нар нөгөө тэгштгэл бодоход энэ ч цалингийн хэмжээ буюу төсвөөс гарах мөнгө нь тэртээ тэргүй X дүн байж байгаа байхгүй. Гэтэл тэрний хэдэн хувь нь суур цалин байгаад хэдэн хувь нь нөгөө хувьсгачин байх юм бэ л гэдэг асуудал байна. Тэгэхээр суур цалин нэмэгдүүлж ээж нөгөө багш нар болох бүх нийт багштад их ашиг хангагдах юм аа. Тийм л бодлого байна. Ардинам. За өнөөдөр ер нь ингээд зардлын зүйл ангаар нь санхүүжүүлдэг энэ тогтолцоо бол явах гэдэг зүйл бол тодорхой болсон шүү дээ. Тийм учраас боловсролын салбарт бас тодорхой хэмжээнд энэ гүйцэтгэлийн санхүүжилт рүү шилжсэн боловч өнөөдөр яг бүрэн утгаараа шилжиж чадахгүй байна.
гүйцэтгэл гэдэг нь өөрөө юу гэхээр ямар хэмжээнд боловсрол эзэмсэн, ямар чадвартай багш ажилтангууд тэр сургуульд ажиллаж байна. Нэгдүгээрт тэр. Хоёрдугаарт үүгээрээ дамжаад үнэхээр одоо тэр сургууль суралцж байгаа сурагчдыг үнэхээр өндөр мэдлэг боловсрол чадвартай болгож чадж гин үгүй юу? Энэнгээр нь багшийнхаа үйл ажиллагааг бүгдийг үнэлээд гүйцэтгэлийнхаа санхүүжилт рүү 100% шилжиж чадвал одоо энэ манай боловсролын салбарт үүсээд байгаа зарим асуудлууд бүгдөө 100% шийдэгдэх боломжтой л гэж харж байна. За баярлалаа. За ингээд бид боловсролынхон гол асуудлаар байр суурийг сонслоо. Бүтцээр нь, багш нарын хангамжаар нь, салингаар нь. Тэгэхээр энийг одоо судлаачдад тус тусад нь ялгаад улс төрийн намуудын ойролцоо нь юу вэ, ялгаа нь юу вэ гэдгийг илүү тодруулж гарна гэж үзэж байгаа энэ ярилцлагын үр дүнд. За хоёр дахь сэдв руугаа оръё. Эрүүл мэндийн салбар. Одоо өнөөдөр манай эрүүл мэндийн салбарын өөр сайд нь байсан хүн одоо тий ардын намын одоо их хурлын гишүүн. Тэгэхээр танаас эхлээд энийг асуулт асууна. За нэгдүгээр асуулт нь. За эрүүл мэндийн даатгалтай холбоотой асуудлыг асуух гэдэг. За энэ талаар одоо та сайд байхдаа ч тодорхой алхмууд хийж исэн, тэрний дараа ч өөрчлөлтүүд болсон. Тэгэхээр юу хэлэх гэж байна гэхээр энэ эрүүл мэндийн сан ингээл жил болгон ингээл маш том өртөө гараал байсан. Тэгсэн чинь энийг одоо ингээд төсөв том мөнгө тавьж байгаа нэг удаа шийдсэн тийм ээ. Тэгэхээр энэ одоо тогтолцоог бид нар яаж авч явах юм бэ цаашдаа гэж. Одоо энэ эрүүл мэндийн яамныхаа хяналтаас нь гарах хэрэгтэй юм уу? Яагаад энэ асуудал гарч ирэх гэхээр зэрэг даатгал гэдэг бол одоо нэг талаасаа ингээд одоо үйлчлэгээ үзүүлж байгаа яам байгаа тийм ээ. Тэгээ тэрний төлбөрийг өгж шít. Тэгэхээр яам нэг хармаанаасаа үйлчлэгээ үзүүлээд нөгөө хармаанаасаа тэрийнхэн төлбөрийг хийгээд шít. Энэтэй холбоотой таны байр суурь онцгой сонирн байна. Яагаад гэвэл та энийг өөрөө яг энд ороод таны тодорхой саналуудыг би санаж байна одоо. За энэтэй холбоотой эрүүл мэндийн яамнаасаа гарах ёстой юм уу үгүй юм уу гэдэг дээр та хариу өгөхгүй юу? За яг сая модераторын хэлж байгаа шиг тийм буруу ойлголт нийгэмд маш их явсан. Эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулалтыг эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл шийддэг байхгүй. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл 9 гишүүнтэй. Энэ 9 гишүүнийг улсын хурлаар оруулж томилдог. Тэгэхээр энэ зарцуулалтыг хаана хэдэн төгрөг өгөх үү гэдэг ерөнхий зарцуулалтыг улсын хурлын одоо шийддэг гэсэн үг байна шүү дээ. Харин зарцуулалт энэ тусламж үйлчлэгийг засгийн газар буюу эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраар дамжуулж хүргэдэг гэсэн үг. Өнөөдөр яагаад ийм асуудал үүсэж байгаа вэ гэхээр хоёр шалтгаантай. Нэгдүгээрт манай улсад эрүүл мэндийнхаа салбарт зарцуулж байгаа төсөв нь энэ жил ихэд дотоодын бүтээгдэхүүнийхээ 3%-тай тэнцэж байгаа. Олон улсын тооцоо судалгаагаар дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ доотлол нь 6% хүрэхгүй бол салбарын чинь санхүүжилтийн асуудал шийдэгдэхгүй шүү гэдгийг тогтооцсон. Нэгдүгээрт. Хоёрдугаарт бид нэр үр ашигтай зарцуулалт талаа сайжруулах хэрэгтэй. Эмнэлэгт шаардлагагүй хэвтдэг. Тэ? Хавар болж ин ядаргаагаа тайлъя гэж эмнэлэгт хэвтдэг. Эмнэлэгт хэвтэх шаардлагагүй гэрээрээ тусламж үйлчлэгийг авах боломжтой зүйлийг заавал нэг эмнэлэгт очиж хэвтэж тэнцээ шаардлагагүй зардлуудыг үр ашиггүй тэр өдрийн хоол унднаас авахулаад маш их зардал гаргадаг. Энэ бүх зүйлийг бид нар багасгах хэрэгтэй. Нэг талдаа их усрыг нэмэгдүүлнэ, нөгөө талдаа зардлаа сайжруулах хэрэгтэй. Тэрний тулд энэ дээр тавьж байгаа хяналтыг харин эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас нь салгаад эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийнхэн дэргэд авчрах ёстой гэж үзэж байгаа. Тэгээ одоо өнөөдөр манай улсад эрүүл мэндийн даатгалаар тусламж үйлчлэгээ авж байгаа хүмүүсийнх нь 80% нь нөгөө шимтгэлийн төр хариуцдаг иргэд авж байгаа байхгүй. Гэтэл тэр иргэний даатгалыг хэдэн төгрөгөөр бодож даатгалын сан төвлөрүүлж байгаа юм бэ гэдэг нь тодорхойгүй. Өнөөдөр эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлдэг нэг арх тамхи чихэрлэг ундааны татвараас даатгалын сан төвлөрдөг юм ерөөс огтоосоо байхгүй. Ингээд даатгалын сангийн их усүр нь хэдэн төгрөг байх юм бэ гэдэг нь ерөөс тодорхойгүй. Тухайн үеийн сангийн сайд эрүүл мэндийн сайдраас хамаардаг. Тэгэхээр энэ тогтолцоогоо бид нэр засаад их усүр нь ямар зүйлээс бүрдэх юм бэ гэдэг зүйлээ эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дээр тусгаад
зарцуулалтынхаа хяналтыг сайжруулах энэ тогтолцоогоо бас энэ хуулийн дээр өөрчлөлт хийгээд ингээд өгчих юм бол манай улс одоо өнөөдрийн байдлаар хамгийн гол алхам хийсэн байхгүй. Гүйцэтгэлийн санхүүжилт буюу стратегийн худалдаа авалт руу 20 онд шилжчихсэн. Энээс хойш маш их том өөрчлөлтүүд, амжилтууд гарцсан байгаа. Биднэрт дараагийн шатныхын шинжилт хэрэгтэй байна. Тэр түрүүний янз бүрийн татваруудаас ягаад тийшээ одоо тэр хийж үлсэн ус юу гэдгийг таны яг сайн хэлснээр тэр хуулийн тизээ ягаад орохгүй байгаа юм? Тэгээ одоо энэ хуулийн дээр оруулах нэгдүгürt эрүүл мэндийн тухай хууль гэдэг одоо манай салбарын малгай хууль байгаа. Энэ дээр нь ер нь эрүүл мэндийн салбарын санхүүжилт их усүр юу байх юм бэ гэдэг энэ саяны зүйлүүдийг тусгаж өгч байгаа. Тэгээ энийгээ дагаад эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дээр бас өөрчлөлтүүд орох ёстой. Ингээд бид нар их усүр маань иргэжил хэдэн төгрөг байх юм бэ гэдэг энэ зүйлэл тодорхойлох ажлууд Яг энэтэй холбоотой арх тамхи, алкогол, тийм ундаа тэгээ сая ярьсан ийм хортой биеинд сайн биш материалуудаас татвар тавиад тэр нь ер нь сайн юм руугаа орж явах тийм тогтолцоо бүрдэх боломж байгаа юу? байгаа. Одоо яг энэ зүйл дээр тусгагдж байгаа. Одоо жишээ нь тамхины тухай хууль дээр бид нар онцгой албан татваруудыг жил болгон нэмэгдүүлнэ. Эндээс орж ирж байгаа татварын 50%-ийг эрүүл мэндийн даатгалын сан төвлөрүүлнэ гэдэг энэ зүйл бас тусцсан явж байгаа. Одоо архин дээр ихэд жилдээ бараг 600-аад тэрбум төгрөгийн онцгой албан татвар төвлөрж байгаа. Энээс ерөөсөө эрүүл мэндийн салбарт зарцуулагддаг нь ерөөсөө 1% байгаа байхгүй. Тэр мөнгө хаашаа явдаг юм? Тэр одоо улсын төсөвт ерөнхий төвлөрөөд За баярлалаа. За та ардчилсан даа. Тэгэхээр энэ эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулалтыг ярихлаар гэдэг юм ойлголтын зөрүүнүүд үүсээд байгаа тий. Тэгэхээр бол яг Харс намын зүгээс харахад бол энэ ил тод нээлттэй байдал, тий мэдээллийн баш эмтэгч тэнцвэртэй байдал маш чухал харагдаад байна. Тэгээд өнгөрсөн хугацаанд одоо жишээл нэг гүйцэтгэлийн санхүүжилт рүү шилжснээс хойш тэр одоо 20 оноос хойш гэдэг юм уу эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулалт одоо ингээл бараг жил болгон 20-30% нэмэгдээд яваад байгаа байхгүй. Тэр би одоо нөгөө сайдаар ажиллаж байсан Мөсайхан шүнээс асуумаар одоо яагаад ингэтлээ амар өсөд ийсэн жил болгон л одоо бараг хараад тахлаар тий одоо нэг их найд байж байгаа л нодлон гэхэд бараг 2.3 болцсон байлгүй тий. Ингээд нөгөө жил болгон бараг 20-30% өсөлттэй. Тэр юунаас шалтгаалж байгаа гэдэг асуулт тий. Тэгэхээр энэ ил тод нээлттэй байдал хамгаас чухал хаана яг тийм гол зардлууд гараад байна. А нөгөө талаас бол одоо ингээд нөгөө өрөө шиггүй одоо тэр хэрэггүй үед имлэгт хэвтэх нөгөө юу гэдгийг олон хоногоор хэвтэх тэгээд дээрэс нь одоо нөгөө даатгалын бас даатгал хамрагдаагүй яг өөрсдөө даатгалаа төлөөгүй хүмүүс нь илүү их зарцуулалт хийдэг энэ төр гэдэг дээрээ наад нөгөө сангийн чи мэдээллүүднийг нь ер нь та сайд байхдаа хэрэг одоо ил тод нээлттэй болгож ийсэн бэ яг энэ дээр яг ямар бодиттой алхмууд бас хийсэн бэ гэдэг нэг асуулт байгаа да. Тэгээд цаашлаад бол яг зөв Арслан намын хувьд бол мэдээж хэрэг эрүүл мэндийн даатгалын одоо энэ тогтолцоогоо бол бид нар бол нэг үндэсний хэмжээний тогтолцоогоо бол хадгалаад явах нь чухал боловч сүүлийн жилүүдэд бол нэг ялангуяа одоо ингээд нөгөө нэг олон ажилтнтай тэгээ нэг ялангуяа одоо энэ уулуурхаан салбарын ч гэдэг юм уу те чухал нэгжүүд бол бас хувийн эрүүл мэндийн даатгалаар бас нөгөө давхар саплимент хийгээд байгаа шүү дээ тий. Тэгээ энийг бол одоо бас дэмжих ёстой гэж үзэж байгаа. Тэгээ цаашид бол одоо энэ нөгөө хувийн даатгалын одоо бас тогтолцоо бол давхар хөгжиж бас энэ нөгөө салбарын онцлогуудыг бол илүү салбарын одоо хэрэгцээ шаардлагыг бол хангах ёстой гэж бас хараа да. За хүн нам. За одоо яг хоёр намын хэлж байгаа үнэн л дээ. Одоо эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулалтын дээр бид нар аягүй сайн анхаарах хэрэгтэй. Гэтэл одоо ингээд нөгөө ажил олгогчоос 2%, ажилтнаас 2% ингээд 4% төлж байгаа шүү дээ. Гэтэл яг үнэндээ 4% шимтгэл төлж байгаа тэр хүмүүс яг энэ нөгөө эрүүл мэндийн даатгалын сангаасаа хэр их санхүүжилт авдсан бэ гэдг нь өөрөө их асуудалтай. Өөрөлдөх юм бол нийт зарцуулалтын 30 хүрэхгүй хувь нь яг шимтгэл төлдөг хүмүүс байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр нэгдүгээрт энэ нөгөө бүтэц өөрчлөгдөх ёстой юм байна. Тийм ээ? Яг хэн яаж төлөхийн зарцуулалт. Нөгөө талдаа зарцуулалтын дээр одоо энэ дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаа байж байгаа юм. Үр ашиггүй зарцуулсан нөөц 20-40% гэж байгаа байхгүй юу. За энэ дээр юу вэ гэхээр ажилчдын оновчгүй харьцаа. Одоо жишээлх юм бол яг ингээд тоо харахаар 14978 их хэмж байдаг. Гэтэл ерөөсөө 1653 л бага хэмж байдаг. Тэгэхээр бид нар нөгөө совилогч болохоор яг 14000 их хэмжийнхаа тоотой тэнцүү. Тэгэхээр ингээд бид нар ингээд харьцуулаа харахаар жишээлбэл нэг их хэмжээр хэдэн бага хэмж байгаад хэдэн совилогч байгаад тэгжиж яаж үр бүтээлтэй байх юм гэдэг нэг асуудал гарна да. Нөгөө талаасаа нөгөө дундаж ор хоног гэдэг юм орж ирдэг. Өөрөөр хэлэх юм бол хэвтэж эмчлүүлэхээр эрүүл мэндийн даатгалын сангаас илүү их мөнгө авч чаддаг.
Гэтэл эмчид очиод амбулатороор үзүүлээд нөгөө эм бичүүлээд авахаар зөвхөн нөгөө даатгалаас эрүүл мэндийн даатгалын сангаас авч чадах эмнийх нь л мөнгө очино. Бусд нь бол хувьяасаа гаргана. Гэтэл тэнд нэг 7 хоног 10 хоног хөвтчихээр зүгээр л бараг жошид буудлын мөнгө төлж байгаатай адилхан байхгүй юу? Тэгээ энэ нь буцаад нөгөө талдаа нөгөө эмнэлгүүдээ бас дэмжих асуудал болоод идэм шиг байгаа. Өөрөөр хэлбэл том эмнэлэг баригдчихдаг. Нөгөө эмнэлгүүд маань зөвхөн одоо эд ачааллын үе буюу нөгөө өвөл ханиад томооны үеэр дүүрдэг боловч бусад үед нь хоосон байна. Тэгэхээр тэр үедээ яадгүй гэхээр нөгөө дэмий хэвтэлт үүсээд тэрнээсээ эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулахаараа яваад. Нөгөө талаас саяны яг ил тод байдал гэдэгтэй холбоотой асуудал واخгүй. Энэ дээр сүнс ажилчид гэж байна. Сул зогсолт байна. Им хэтрүүлэн жор бичлэл байна. Хуурамч ин байна гэдэг. Маш олон зүйлийг тоног төхөөрөмжийг хэтрүүлэн ашиглал, хуурамч нэхэмжлэл гэдэг. Энэ бүгдийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар гараад ирсэн. Тэгэхээр нөгөө ил тод байдал чинь маш чухал байна. Нөгөө захимжилт маш чухал байна. Бүртгэлжүүлэлт чухал байна. Нөгөө нэг өнцгөөс хоёр одоо бүх гинжин уралчин бүгдээ бүртгэлчих хэрэгтэй болоод байна. За би мөнх сайхан гишүүнээс нам гэхээсээ илүү сайд байсан хүний хувьд нэг тодорхойлсон асуулт байгаа. Саяын тэр их хэмж, бага хэмж, сувлэгчийн тэр юм харьцаа байна шүү дээ, тий. Энэ бус доронтой харьцахад ямар байна? Энэ яг зөв үү? Энийг өөрчлөхийн тулд юу хийх ёстой вэ гэж та одоо өөрөө эмч хүн, гэмтлийн эмнэлгийг хариуцж ирсэн хүн, сайд байсан хүний хувьд яг та яг энэ дээр өөрийнхөө одоо ажигласан мэдсэн юм хаваалцахгүй юу? Тэгэхээр олон улсын тогтолцоонд бол бага эмч гэж байхгүй. Одоо манайх бол одоо багийн бага эмч гэж байгаад байгаа шүү дээ. Тэр баг дээр байгаа хүний үзүүлэх тусламж үйлчлэгээ өөр, тэнцээ байгаа хүмүүсийн өвчлөл нь юм цөөхөн байна гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Тийм учраас бид нэр бага эмч гэдэг ойлголтноос бид нар аль болох салах хэрэгтэй, татгалзах хэрэгтэй. Нэгдүгээр. Хоёрдугаарт манай улс эмчийнхаа тоогоор дэлхийд дээгүрт ордог. Тэгээд эмчийн тоо өндөр учраас эм сувлэгчийг харьцаа бас их бага гараад идэг. Яг хүнийхээ тоонд сувлэгчийнхээ тоог харьцуулаад үзэх юм бол дэлхийн дундчтайгаа л ижлэхэн байгаа. Гэхдээ бид нэг улс орны онцлогоос хамаарат нэг сум орон нутаг нэг дархаа амьдардаг учраас илүү их мэрэгчлэтнүүд эрүүл мэндийн байгууллагын эм сувлэгч мэрэгчлэтнүүдийн шаардлага илүү их өндөр байгаа. Тэгээд жаргалан гишүүний төрөний асуултанд хариулж байгаа. Одоо тэр яагаад одоо ингээд 21 онд байсан төсвөөс өнөөдрийн төсөв 2 дахин нэмэгдчихлээ гэсэн мөртлөө асуудал байгаад байна гэж. Одоо ерөөсөө аливаа юм чинь нөгөө инфляцтайгаа уялдж байгаа. Нөгөө өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ үнэтэй дундаж цалинтайгаа уялдж байгаа. Ингээд эднийг нь бүгдийг аваад үзэхээр дотоодын бүтээгдэхүүнтэйгээ харьцуулж байгаа байхгүй. Салбарт зарцуулж байгаа. Өнөөдөр 3% байгаа бол 21 онд бараг л 3% байсан. Тэгэхээр энэ зүйл чинь ерөөсөө дотоодын бүтээгдэхүүнтэйгээ харьцуулахаар өөрчлөгдөг байхгүй. Эрүүл мэндийн салбар чинь маш их ийм тариа одоо уруулж бодис тоног төхөөрөмж хэрэглэнэ. Тэдний чинь үн өсөөл байгаа гэсэн. Тийм учраас энэ салбарт зарцуулагдж байгаа энэ мөнгөнд дүн чинь том утгаараа нэмэгдээгүй байна гэсэн үг байхгүй. Төрийн ажилчдын эрүүл мэндийн даатгалыг тэнцээс салингаас нь авдаггүй юм байна тий. Төрийн ажилчдын салингаас эрүүл мэндийн даатгалын зардал гэж авдаг уу? Төрийн ажилтнуудаас. Тэгэхээр за аваад гээд тэгээд түрүү ярьж нэг судалгаагаар ер нь эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгө авж байгаа хүмүүсийн 40 орчим хувь нь өөрсдөө төлдөг хүмүүс байгаа байхгүй юу. Тэгээд төлдөггүй хүмүүс төлсөн хүмүүсийн мөнгө очиад байгаа. Яг бас татвар юу нөгөө тэтгэвэр бас юм байгаа. Тэгээд ингээд ердөөсөө эрүүл мэндийн мөнгө төлж байгаагүй эсвэл бэлэг тэмдгийн хэмжээнд төлж исэн хүмүүс нь яг төлсөн хүмүүстэйгээ яг адилхан юм үйлчлэгээ аваад байгаа. Энэ хоёрыг зохицуулах ямар механизм байж болох вэ? Одоо яг энийг ярихаар даатгалын сангийн их усүр өнөөдөр яаж бүрдэж байгаа юм бэ гэдгийг ярих хэрэгтэй болж байгаа байхгүй. Төрөөс шимтгэлийн хариуцдаг иргэд. Энд чинь одоо бараг сая 800 мянга иргэднэ. За шимтгэлээ өөрсдөө төлдөг иргэд гэж байна. Өөрөө 2%, ажил олгогч 2%. За тэгээд төр дах тусламж үйлчлэгээ гэж байна. Ингээд нөгөө сайн дурын шимтгэлээ төлөгч нар гэж байна. Тэдний хувь нь болохоор 2. Нөгөө өөрсдөө төлдөг нь болохоор 4%. Төр шимтгэлийн хариуцдаг иргэд төр хэдүүгээр хэм билээ тэр чинь тооцоод байгаа нь тодорхойгүй байхгүй. Одоо жишээ нь хүүхдүүд нөгөө хөгжлийн бэрхшээлтэй
иргэд гээд ингээд эднийг бүгдийг авч үзэхээр одоо тусламж үйлчлэгээ авж байгаа төрлийн 70-80% нь төр шимтгэлийг хариуцдаг иргэд авчаад байгаа байхгүй. Тэгэхээр энийг л бид нар одоо тодорхой болгоё гэж. Энийг нь бүгдийг нь хэдэн хувиар тооцож төр төвлөрүүлэх юм бэ гэдэг зүйлээ тодорхой болгож ээж бүх юм ойлгомжтой. За, эрүүл мэндтэй холбоотой хоёр дахь асуулт. Эрүүл мэндийн даатгалын сангаас бид нар ер нь манай эрүүл мэндийн даатгал, эрүүл мэндийн яам, энэ манай энэ бүх энэ салбарч нь бишээ тий. Хүн өвдөчихвөл яах вэ гэдэг, өвдөчихвөл эмчилнэ гэдэг юм дээр яваад байна шүү. Өвдүүлэхгүй байхын тулд юу хийх вэ гэсэн асуултаас нэгэндээ гарч байна. Энд тэгэхт хоёр яам байд юм байл шүү. Нэг нь аюдараа гэд эмч өвдүүлэхгүй байх яам гэж нэг бай. Нөгөө яам нь өвдсөн хойно эмчих яам гэж нэг байна, тийм үү? Тэрүүн шиг зарим улс орнд жишээлбэл эрүүл мэндийн даатгалын сангаас тодорхой хувийн урьдчилан сэргийлэх тусламж эрт илрүүлэлтэнд зарцуулдаг. За манайд энэ тогтолцоо бий болсон. Гэхдээ эрүүл мэндийн даатгалын сангийн зөвхөн 1.6% энд явж байгаа. За 18-аас дээш насны хүн амын 44% нь 4 төрлийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлэлтийн вакцин аль нэгэнд нь хамрагдсан байна. Ямар нэг хэмжээгээр. Энэ ажил эхлэл байна. Гэтэ олон улсын жишгээр одоо тэр WHO тэдний ингээ ярьсан югээр бахаар энэ эрүүл мэндийн салбар цугларсан мөнгөнийхөө ядаж 5-аас 10% нь хүнийг өвдүүлэхгүй байхаа зориулаач гэсэн залт байдаг. Энэн дээр үзэл бодлоо илэрхийлэхгүй юу? За их танаас эхэлж байна. Энэ түрүү эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулалтын хувь хэмжээд дотоодын нийт бүтээгдэхүүнтэйгээ харьцуулахад бол ингээд тогтмол байгаа гэж байна шүү дээ. Гэхдээ манай GDP-ийн өсөлт чинь болохоор ерөөсөө маш механик одоо нөгөө нүүрсний экспортын өсөлттэй холбоотой өсөлт байгаа шүү дээ. Тэгэхээр нэг 60 сая тонн нүүрс гаргасан бол тэд тэгээ 100 сая тонн олчвол тэд гээд тэ. Нөгөө талаасаа бол одоо өнгөрсөн жилүүдэд болохоор инфляц бол нэг 10 орчим хувьтай тий дунджаар. Тэгэхээр яг зөвхөн танай салбарын нөгөө үнийн өсөлт бол арай л хурцтай яваад байна уу гэсэн бас нэг зүгээр одоо болгоомжл гэдэг юм уу. Тэгэхээр бол яг хэдүүлээ энэ эрүүл мэндийн даатгалын сангийнхаа ер нь бүтэц тэгээд тэр нөгөө зарцуулж байгаа нөгөө бүх нөгөө зүйл ангаар нь бас айгуу сайн харах хэрэгтэй юм шиг санагдаад байна. За урьдчилан сэргийлэх одоо арга хэмжээ маш чухал тий. Тэгэхээр ер нь бол бид нар цаашдаа ер нь энэ урьдчилан сэргийлэх руугаа илүү их зардал гаргаад тий. Тэгээд нөгөө нэг янз бүрийн нэг өндөр үнэтэй хагалгаанууд гэдэг юм уу нөгөө хавдрын эмчилгээ энтрийг бол одоо айлуулах баг хийж ямаар шүү дээ тий. Тэгэхээр тэн дээр бол би бол одоо яг зөвөр нөгөө илүү нийгмийн талын хүн болохоор арай нэг өөр талаас нь ярмаар байгаа даа. Тэр нь юу вэ гэхлээр ер нь одоо манай Улаанбаатар хотод утаа агаарын бохирдол гэдэг маш том асуудал юм тий. Энэ бол одоо углуургаараа бол Улаанбаатар хотын одоо энэ хотод амьдарч байгаа энэ олон иргэдийн эрүүл мэндэд бол одоо маш хортой байгаа байлгүй дээ тий. Энэ дээр бол тий маш судалгаанууд бол одоо бас хийгдсэн л байгаа да. Тэгэхээр энэ утаатайгаа бид нар яаж тэмцэх вэ? За орон нутагт бол одоо аймгийн төвүүдэд бол энэ утааны асуудал бас бий болцсон. За бүр одоо малчны отхон дээр очих юм бол одоо нөгөө нэг юм хавдар үсгэгч одоо нөгөө пластикийн эргэлээч гэдэг юм уу тий. Гих мэдчлэн одоо бидний одоо өдөр тутмын энэ амьдрах орчин бөгөөд одоо төрөөс бас хийж болох зүйлүүд тий. Одоо энэ утаатай тэмцэх ажлыг бол одоо төрөл хийн штэ тийм биз дээ. Одоо ямар нэгэн бодлогын өшгөргүүдээр одоо бусад зүйлүүдээр тий. Тэгэхээр бид нар одоо 20 жил яг энэ утаан дотор амьдарчлаа штэ. Тэгэхээр энэ бол одоо ингээд улам одоо нөгөө юу яах тусам цаг хугацаа явах тусам манай эрүүл мэндийн салбарт хачааллыг бол нэмэгдүүлэх нь дамжиггүй тий. Тэгэхээр бол одоо нөгөө нэг энэ урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зөвхөн нөгөө нэг одоо нөгөө эрт илрүүлэг гэх мэтийн бүр тусгайлсан хөтөлбөрүүдээс гадна энэ нөгөө том одоо амьдрах орчинтой холбоотой асуудлууд дээр бас ярих нь чухал гэж хараад байгаа. Тэгээд одоо манай нөгөө эрүүл мэндийн салбарын мэргэжлийн хүмүүсүүд нь болохоор одоо жишээл түрүүний нөгөө дурддаг тэр нөгөө пластик хэрэглээл гэж байна шүү дээ. Эсвэл одоо нөгөө юуны одоо барилгын материалын одоо юу гэдгийг янз бүрийн дайвар нөлөөнүүд ч гэдэг юм уу тий. Гих мэтчлийн иймэрхүү зүйлүүд дээрээ төрөөсөл айгу маш тодорхой тийм бодлогын арга хэмжээнд авах боломжтой гэж хараад байгаа. Тэгэхээр тэр чиглэл рүү бас илүү явах нь бол зүй зохистой. Тэгжээш нөгөө нийлбэр дүнгээрээ макро хэмжээнд бол зарцуултуудаа бас. Тэгээ нэг эрүүл мэндийн даатгалын сантай холбож өгөх нь зөв. Гэхдээ яг би бол нөгөө нэг макро бодлого талаас нь хараад байна л да. Мэдээч хэрэг нөгөө эрүүл мэндийн даатгалын сан дээр нөгөө эрт илрүүлэгч гэдэг юм уу те тиймэрхүү зүйлүүд нь явах хэрэгтэй. Гэтэ давхар бодлогууд нь бас уялдаатай явахгүй бол те бид нар одоо юу гэдгийг нөгөө зөвхөн нөгөө одоо юу гэдгийг үр дагавартай тэмцээд бас үр дүн байхгүй. Түрүүн бас нэг юм нөгөө тамхины онцгой албан татварын
50 хүртэл хувийг нь болохоор санд байршуулна гэд мөх сайхан шүү ярьсан шүү дээ. Тэгэхээр яг орж ирсэн хуулийн төсөл дээрээ эрүүл мэндийн даатгалын сан биш бүр тусдаа сан байгуулна гэж байгаа байхгүй. Тэгээ бүр тусдаа сан нь болохоор бүр түүгээрээ юу гэдгийг нөгөө нэг соён гэгэрлийн үйл ажиллагаа явуулна, эсвэл залуучуудыг ая тухтай цөлөө цагаан өнгөрүүлэгчлүүдэд гэх мэтчлэн баг спорт зал барих энэ төрөйг нөлөө орох гэдэг байгаа байхгүй. Тэр энэ дээр ч гэсэндээ бидний бодлого бас ингээд яг нөгөө нэг биш байгаа дээ шүү дээ. Тэгэхээр бол жишээл юу гэдгийг эсвэл тэр олон улсын жишгэн тийм байгаа гэж үзэх юм бол шууд эрүүл мэндийн даатгалын сан руугаа аваад тэгээд нэг юм олон ийм давхарцсан бүтцүүд юусоо хиймэргүй байгаа. Харин тийм яг ийм намуудын зөрөө ялгаа бодлого адилхан тал энийг ярих гэж энэ өнөөдрийн хилцүүлэг болж штэ тийм. Тэгээ нэг үсэн болгох тийм нэг за хүн намын бодол сайн асуудлаар. За Урдчлан сэргийлэх өвдүүлэхгүй байх. энэ дээр болохоор бид нэр яг ингээд нөгөө эрүүл мэндийн даатгалын сангаасаа буюу нөгөө улс л шийдэх гээд байгаа юм шиг ингээд ийм асуудал үүсэж байгаа байхгүй. Гэтэл нөгөө эрүүл мэндийн даатгалын сан чи энийг даах хэмжээнд байгаа юу буюу гэдэг асуудал байгаа. Нөгөө талаасаа яг бид нар юу гэдэг урьдчилан сэргийлэх гэдэг талаасаа бол хувийн эрүүл мэндийн даатгалын сангууд буюу нөгөө эрүүл мэнд даатгалынхаа тогтолцоог тэр чигээр нь бид нэр эргэж харах хэрэгтэй байна. Одоо урт хугацааны даатгал гэж байгаа амь насны даатгал тийм ээ. За мөн түнчлэн даатгалын компаниуд хувийн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ үзүүлдэг. Үүн дээр одоо бид нар жишээлбэл харьцуулаад бодъё л да. Одоо сарын 2 сая төгрөгийн цалинтай хүн байлаа гэхэд за яг энэ шимтгэл төлж байгаа 4 хувиараа ингээд төлөхөөр жилийн 960 мянгаыг төлчихөж байгаа байхгүй юу? Тэгэхээр 960 мянган багц гэдэг бол урьдчилан сэргийлэх үйлчилгээний хувьд бол айгүй дажгүй багц. Хувийн даатгалын компаниудын санал болгож байгаа. Одоо 5 сая төгрөгийн цалинтай гэтэл 2 сая 400 мянгаыг төлчихөж байгаа байхгүй. Тэгэхээр энийг хувийн даатгалын санд өгөх юм бол энэ бүр гадаадад дэмжлүүлэх хэмжээний ийм даатгалын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах ийм боломжууд гарч ирдэг. Гэтэл эн чинь өөрөө ингээ харахаар төрд төлөхөөр бараг тэр урьдчилан сэргийлэх үзлэгтээ ч орж чадахгүй. Ягаад тэгэхээр ихэнхдээ ахмад настангууд гэдэг юм уу тийм хүмүүс маань хамрагдчихдаг. За шимтгэл төлж байгаа хүмүүс бол давхар нөгөө хувийн эрүүл мэндийн даатгалын санд төлбөр төлөөд тэнцэнэ урьдчилан сэргийлэх үзлэгтээ хамрагдаж байгаа. Тэгэхээр энэ мэтчлэн яг энэ нөгөө даатгалын тогтолцоогоо эргэж харахгүй бол бид нэр төр заавал бүх юмыг хийх ёстой юм уу гэдэг нөгөө нөхцөл байдал руу ороод тэрнээсээ болоод төр маш олон төрлийн шимтгэл, маш олон төрлийн татвар татдаг. Тэрнийхээ хариуд нөгөө ард иргэдтэй үйлчлэгээг үзүүлж чаддаг. За мөн сайхан бол яг хосолсон нөхцөл байдлыг оруулж ирэх хэрэгтэй. За баярлалаа. Мөн сайхан гişүүн. Имж сайд гişүүн гэдэг. Манай улсад одоо хувийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоо сайн хөгжихгүй байгаа нь ерөөсөө хүн амын тоо цөөтөөг нь бас их шалтгаалаад байгаа маа. Түүнээс ихэнх улсууд улсын болон хувийн гэсэн юм хослон системтэй үжиж амжилттай явдаг. Тэгээ ер нь эрүүл мэндийн салбарын энэ тусламж үйлчилгээг хоёр ангилаад байгаа шүү дээ. Эмнэлгийн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ урдсан сэргийлэлт бол суур урдсан сэргийлэлт анхдагч хоёрдогч урдсан сэргийлэлтүүд гэж явна. Суур урдсан сэргийлэлт гэдэг нь юу вэ гэхээр энэ өвчин үүсгэж байгаа үндсэн шалтгаануудын эсрэг тэмцэхийг сэргийлэхийг хэлээд байгаа. Жишээ нь манай улсад үүсэж байгаа нийт өвчлөлийн 30% нь хоол хүнстэй холбоотой. 30% нь тамхиталтай холбоотой. 5% нь агаарын бохирдолтой холбоотой, 5% нь удамшилтай холбоотой гэд үүсэж байгаа шалтгаанууд нь тодорхой байгаа байхгүй. Тэгвэл бид энэ хоол хүнсний хэрэглээг яаж зүв зүйтэй болгох юм бэ гэдэг дээр авж байгаа арга хэмжээг суур сэргийлэлт гэнэ. Анхдагч урдсан сэргийлэлтүүдэд болохоор энэ урдсан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэг эдгээр чинь бүгдөө орно. Тэгээд энэ арга хэмжээнүүдийг бид нэр айжмаар эрүүл мэндийн даатгалын санг илүү их ийшээгээ чиглэдэг болох ёстой. Бид нэр айжмаар бодлогоор жишээ нь одоо эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө хамгийн их ямар өвчин шалтгаал зарцуулагдж байгаа нөхөр зүрх судасны өвчлөлт байгаа байхгүй. Зүрх судасны өвчлөлийн хамгийн их шалтгаан юу вэ гэхээр артерийн даралт ихсэлт байна. Тэгвэл бид энэ артерийн даралт ихсэлтийг яаж хянах вэ? Яаж өрхийн хэмжээнд хяналтанд аваад хүндрэл гарахаас нь урдсан сэргийлэх вэ гэдэг энэ бодлого руугаа дүлхүү одоо мөнгө зарцуулаад ирэх юм бол энэ нь өөрөө эргээд хүндрэл гарсныхын дараа эмчилж байгаас 10 дахин бага зардал болоод байгаа байхгүй. Тэгэхээр бид нар даатгалын сангийнхаа их үүсвэрийг нэмэгдүүлээд бага багаар нийгмийн эрүүл мэндийн бодлого руугаа чиглүүлж чадах юм бол бид нар иргэдээ
өвчин тусчаад дараа нь гадагшаа явж эмчлүүлэх гээд Монголдо эмчлүүлэх гэж бүүн төвөг ширэгдэл болоод санхүүгийн эрсдэл болж байгаа. Энэ зүйлээс бид нар сэргийлж чадах байхгүй. Энэ дээр бид нар маш сайн тооцоотой явах хэрэгтэй. Яг энэтэй холбоотой эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авч байгаа эрүүл мэндийн байгууллагын 60% төрийн өмчтэй 40% нь хувийн хвшлийн байгууллагууд бүрдүүлж байна гэсэн ийм судалгаа байна. Тэгэхээр эмнэлэгч нь улсын болон хувийнх гэж байна. Энд нь даатгал болохоо зэрэг улсынх л байгаад байдаг. Хувийнх нь бараг байхгүй. Тэгээд хэрглэж байгаа бол одоо 60-40 харилцаатай байна. Нэг нь бол ашигын төлөө. Тийм биз? Ашигын төлөө хувийн эмнэлгийн салбарч. Нөгөөх нь ашигын төлөө бос. Тэгэхээр яг адилхан ингэж хуваарлаж байгаа нөхцөлд нөгөө нэг нь эрүүл мэндийн даатгал бүх монголчуудын эрүүл мэндэд зориулсан хэдл байдгийг. Тэр мөнгнөөс яг ингэж хуваарлаж байгаагийн хувьд чивэл хувийн салбарт яг одоо энэ дээр яг энэ авж байгаа юмс ашиг хийхгүй байх уу? Тэрэн дээр одоо ямар маягийн юм харилцаа байдгийг. Энэтэй холбоотой тийм Энэ бас нэг алдаатай буруу тоол яваад. Одоо жишээ нь 2025 онд эрүүл мэндийн салбарын нийт санхүүжилт даатгалын санд нийт төвлөрсөн 2.3 их найд. Хувийн эвслийн байгууллагуудад зарцуулсан 160 тэрбум. 10% нь ч хүрэхгүй. Ийм мөнгө хувийн эвсэл зарцуулагдаж байгаа. 2025 онд би одоо сайд байхдаа хувийн эвсэл зарцуулагдах санхүүжилтийг яа харахгүй багасгасан. 24 онд 280 тэрбум байсан байхгүй. Энийг 25 онд 160 тэрбум. Яагаад гэвэл эрүүл мэндийн даатгалын сан маш их эрсдэлд орцсон, өрөнд орцсон байсан. Тэгэхээр энэ дээр бид нар тодорхой хэмжээний одоо таналт хийхээс өөр аргагүй болсон. Уул нь бол даатгалын сан хангалттай хэмжээнд байдаг бол хувийн эвшил энэ эмнэлгүүдийн ачааллыг хуваалцах хэрэгтэй байхгүй. Ачааллыг хуваалцаад яаралтай тусламжаа үзүүлдэг, хүнд хүмүүсээ авдаг бодит байдал дээр ачааллыг хуваалцах юм бол өнөөдрийн энэ очер дугаар чирэгдлийг 20-30% бууруулчих боломжтой байхгүй. Гэтэл өнөөдөр ачааллыг хуваалцах хэмжээнд бид нар санхүүжилтийг өгж чадахгүй байгаад байгаамаа. Тэгэхээр цаашдаа төр хувийн хвшил хоёулаа нийлж ижил эрүүл мэндийн салбараа хөгжүүл. Та хэд нэг зүйл бодоор бусад улсуудыг хараарай. Япон, Солонгос одоо манайтай ойрхон, за Америкч байна. Бүгдөө улсынхаа эмнэлгээр хөгжөөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүрээлэн хэмжээ сайжраад цаг алдалгүй техник технологи нэвтрүүлдэг болоод сайжирсан ямар улс байна. Гэтэл ингэ бодоод үзэх юм бол нэг ч улс гарч ирэхгүй. Канада, Америк хоёрын ялгаа л да. Канадад бол юмнууд нүгнэгүү. Гэхдээ зүгээр операц эмчт үзүүлэхин тэргээд сарын очир авч байгаа байхгүй. Америкт хоёулаа байгаа учраас өгөөжтэй хурдан үйлчлэг нөгөө би энэ муу хүн чинь сар хүлээхгүй шүү дээ, тийм ээ. Тийм учраас энэ дээр бид ингээд та бүхэн улс төрийн намууд ялангуяа энэ 3 нам төрийн эрх барьж байгаа одоо 5 хүчний 3 нь байгаа юм чинь энэ дээр маш тодорхой зөв бодлого эртхэн шиг ялгаагаа ярьж яагаад ингэж нэгдсэн иймэрхүү маягаар ярьж иргэдтэй хилцэж нэг юм гаргаад ингээд нэг мөсөн шийдэл явахгүй болбол ингэх ч ёстой тэгэх ч ёстой гэж ингээд яваад байна шүү дээ, тийм. Одоо яг энэ бас даатгалтай холбоотой зүгээр та гураас зүгээр тусад нь асуухгүй. Гэхдээ манай даатгал дотор ч нөгөө аль эмнэлийг сонгох нь өөрөө хүний эрхийг хуулиндаа заасан байдаг. Яг энэ утгаараа болохоор яг бүх эмнэлгүүдийн хаалга нээлттэй байх хэрэгтэй гэсэн санаа явж шít. Affordable буюу одоо тэрийг авч чадах хэмжээний бас мөнгөтэй асуудал холбогдох байх л да. За үндсэндээ одоо 3 дахь чиглэл рүү оръё. За энэ бол SME, жижиг дунд үйлдвэрүүд ба бизнесийн орчин гэдэг. Яг энийг тойроод бид бизнесийн тухай, жижиг дунд үйлдвэрийн тухай ярих гэдэг юм л да. За өнөөдөр ингээд энэ бүх улс орны эдийн засгийн 70-80% манай дөр тэрнээс ч их байх энэ жижиг дунд үйлдвэрлэлээр явж байгаа шүү дээ. Одоо манай аж ахуйн газруудын юу лээ бараг 80% нэг 10 хүрэхгүй хүнтэй ажиллаж ийн гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр эднэрийн өмнө яг тулгарч байгаа хамгийн гол асуудлыг нам болгон юу гэж үзэж байна? Тэрийг яаж хийх вэ гэд нэг асуудлыг хэлээч гэж та гураас ялгаатай 3 асуудлыг хэлээч гэж асуумаар байна. За танаас эхлэе. За ер нь л жижиг дунд
үйлдвэрүүд тий жижиг дунд ер нь бизнесүүд бол эдийн засгийн гол хөдөлгөх хүч байдаг. За тэгээд ер нь хамгийн олон ажлын байр бол тэнд бий болж байгаа. А зүгээр хамгийн санаа зовоож байгаа зүйл бол сүүлийн жилүүдэд манай улсад нөгөө эдийн засагт төрийн оролцоо үлэмж томроод тэгээд ер нь бол нөгөө юм хувийн хвшил ер нь ингэж аль бойжоод зах зээлээ тэлэх тэр нөхцөл байдал ерөөсөй байхгүй болчиход байгаа л ер нь Арслан намын гишүүний хувьд бол маш их санаа зовж байгаа. Тухайлах юм бол одоо за GDP-д эзлэх одоо нөгөө төсвийн хувь хэмжээ гэдэг юм уу тий одоо нөгөө татврын ачаал бол маш өндөр байгаа 35% гэх мэтчлэн. За нөгөө талд нь болохоор төрийн өмчт хувьцаат компаниудын тий оролцоо бол одоо борлуулалтын орлого нь 25 их найдуулсан байж идэг тийм ээ. Тэгэхээр ерөөсөө гол мөнгө ерөөсөө л нөгөө төсөвтэй холбоотой төртэй холбоотой зүйл дээр яваад байна л да. Тэнгүүд нөгөө талд нь болохоор яаж ийнэ гэхээр жижиг дунд ч гэдэг юм уу ер нь альва бизнест ер нь тийм оршин тогтнох тэлэх боломж болцоо маш бага болчихлоо. Энэ бол нөгөө манай эдийн засгийн бас нөгөө үндсэн суурь асуудлуудтай холбоотой л да нөгөө ганц уул уурхайн одоо экспорт авамгаалсан гол одоо мөнгө одоо түрүүний нөгөө ярьдаг нүүрсний экспортын дээр тулгуурлаж байгаа тий. Тэгэхээр нөгөө хувийн хвшлийн хувьд болохоор юу гэдгийг нөгөө өрсөлдөх чадвар маш бага. Тэгээд дээрэс нь одоо төр ийм амар өндөр хувь хэмжээтэй оролцоод ирчдэг. Зах зээл харьцангуй бага. Манай зах зээлийн одоо багтаамж бас юу лээ. Экспортод гарья гэхлээр бас л нэг өрсөлдөх чадрын асуудал гараад ирнэ. Тэгэхээр бол бид бол одоо нин даруй ер нь төрийн оролцоогоо жаахан хумих. Тэгээд ийм экспортын баримжаатай одоо яг энэ нөгөө зах зээлээ жаахан тийм тэлэх боломжтой одоо бизнесүүдэд өргөжин тэлэх байдлаар бодлого гаргахгүй бол ер нь бол ойрын хугацаанд бол ер нь бол одоо манай эдийн засгийн нөхцөл байдал их л хүнд байдал руу орох гэдэг. Тэгэхээр бол би бол зүгээр яхаа зүгээр Арслан намын зүгээс харахад бол энэ нөгөө төрийн оролцоог бууруулах нь бол төрийн оролцоо татвар өндөр байна. За хүн нам. За жижиг дунд бизнес эрхлэгчдээр хамгийн том ирж байгаа том дарамт бол их усрын зардал. Өөрөөр хэлэх юм бол жишээлбэл хөрөнгө мөнгөө хуримтлуулж байгаад юу гэдгийг 500 сая төгрөгтэй болж байгаа, тэрбум төгрөгтэй болж байгаа бизнес эхлэнэ гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр нэг бол зээлэр, нэг бол хөрөнгө оруулалт. Үйл ажиллагаа явуулах боломжтой. Тэгэхээр нөгөө зээлийн хүү маань өндөр байдаг. Тэгэхээр зээлийн хүү яагаад өндөр байгаад байна вэ гэдэг дээр өнөөдөр банкнаас зээл авч чадж байгаа жижиг дунд бизнес маш ховор. Их ихтэй банк усаас авдаг. Яагаад тэгэхээр нөгөө банкны шаардлага чи өндөр. Заавал үйл хөдлөлийн барьцаа 70% нь байх ёстой. Жишээлх юм бол тэгвэл нөгөө жижиг дунд бизнесийг дэмжихгээ сан яваад байсан гэтэл тэр нь нөгөө зорилттой бүлэгтээ очдоггүй. Тэгэхээр үүн дээр яах ёстой вэ гэхээр би яг салбарынхаа зүгээс хэлэхэд энэ хөрөнгө оруулалтын одоо хөрөнгөний зах зээл гэдэг юмыг аягүй сайн дэмжих ёстой маа. Энэ зөвхөн банкнаас зээл авдаг биш нөгөө хөрөнгө оруулагчдаас мөнгө босгох боломжуудыг крафт фандинг гэдэг юм уу тийм ээ. Буцаад нөгөө хөрөнгө оруулалтын сангууд энэ бүх боломжуудыг бид нэр бий болгох ёстой. Нөгөө үн цааснууд, нөгөө өрийн бичиг гаргах, энэ болгоныг бид нэр дэмжиж татварын бодлогоор бас давхар дэмжих ёстой. Шууд жишээлбэл татварыг бууруулах гэдгээс гадна энэ зээлийн хүүг бууруулах гэдгийн төлөө авах маш том цогц арга хэмжээ бий. Тэгэхээр энийгээ бид нар бодлогоор дэмжиж ажиллах ёстой. Нөгөө талаасаа яг Монгол улсын хувьд жижиг дунд үйлдвэрлэгчид нөгөө хямдхан орж ирж байгаа импортын бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөж чадахгүй байгаа. Одоо жишээлбэл оёд хийдэг үйлдвэр байж гин тийм үү. Гэтэл тэрбум хідэн тэрбум хүнтэй, хүн амтай хятадын үйлдвэрээс хямдхан ороод ирж байгаа тэр бүтээгдэхүүнтэй хэрхэн өрсөлдөх вэ? Тэгээ яана гэж. Тэгэхээр тэр гаднаас орж ирж байгаа бүтээгдэхүүнийхээ татварыг нэмэлт. Импортын багааны татварыг гэж. Тэгжээж бид нар нөгөө өөрсдийнхөө дотоодын үйлдвэрлэгчийг дэмжинэ. Гэвч нөгөө үнийн өсөлт гэдэг асуудал бас давхар гарч ирдэг. Харьлал асуудал нь гарч ирдэг. Гэхдээ ер нь бол нөгөө тодорхой хэмжээнд үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж гэж байгаа бол энэ бодлогын дэмжлэгүүд тодорхой хувь хэмжээгээр орж ирж байгаа хэвээр. За баярлалаа. Ардын нам. Тэгээ бид нэгдүгээрт энэ жижиг дунд бизнес үйлдвэрлэл эхлэх боломжийг одоо сайн хангаж өгөх хэрэгтэй. Одоо хэдийгээр жидүүгийн сан гэж байгаа боловч сан нэгдүгээрт эзнээ болохгүй. Яг хүссэн зорьсон эзэндээ очихгүй. Хоёрдугаар дахиад эндээсээ зээл авах ихээр дахиад барьцаа шаарддаг. Тэр барьцаа тавих хэмжээний хөрөнгөтэй бол энэ хүн заавал эндээс зээл авах гэдэг шаардлага байхгүй гэдэг ч юм уу ийм асуудлууд байна. За тэгээд бизнесээ эхлүүлснийхэн дараа татварын дарамт маш өндөр. Нэгдүгээр, хоёрдугаар төрийн оролцоо их болоо төр нь хувийн хвшилтэйгээ өрсөлдөөд эхлэхээр өрсөлдөөний тэгш бус байдал үүсдэг. Гуравдугаар одоо бас нэг бизнес эхлээ явдаг.
маш олон төрлийн ижил бизнесүүд гараад ирдэг. Одоо нэг түүс тавихаар нөгөөх нь гайгүй ашиг орлоготойгоор хажууд нь 10 түүс тавьчихдаг. Энийг бид нар ямар зохицуулт хийх ёстой юм бэ? Энэ дээр бид нар зөв зохицуултаа хийх. Дээрээс нь бид нар энэ гадагшаа экспортод гарах энэ боломжуудыг маш сайн манай улсын хувьд бас том давуу тал байгаа байхгүй энэ урд хөрш гэж хойд хөрш гэж маш их хүн амтай. Эдгэрлүүгээ бид нар гарах гарцааг нээх энэ рүү гарцах гарах бүтээгдэхүүнүүд дээр илүү их одоо дэмжлэг үзүүлэх энэ боломжуудыг л хайх хэрэгтэй гэж байна. За яг энийг дэлгэрүүлээд ярих юм бол маш их юм байгаа л да. Нөө жижиг дунд үйлдвэрийн дэмжих сан гэдэг маань тухайн үеийнхээ эзэдийг олчихсан байгаа гэх мэтэр тий. Тэгээд яг тэр нь жижиг дунд өөрийнх нь бизнесийн хүмүүс биш байсан гэх мэтэр юм. Эргээд ярих юм бол зөндөө олон асуудал байгаа. Гэхдээ өнөөдрийн бидний энэ хилцүүгийн зорилго бол тэр биш. Тэгэхээр Тэр ялангуяа манай бизнес эрхлэгчид өөрсдөө ч гэсэндээ за төрөөс ингээл бодлогоор дэмжмээр байна энэ төр гингүүтээ за юм хөнгөлтэй зээл болох хэрэгтэй ч гэдэг юм уу тий татварын хөнгөлчлөлт энэ төр гэдээ яриад эхэлдэг байхгүй. А тэнгууд нөгөө жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан жишээлх юм бол тий одоо ингээд нөгөө хөнгөлтэй зээлүүд байна шүү дээ. Тэр чинь бол угаасаа л юм давхар зах зээлийг бий болгоно. Тэ одоо нэг талхны цех байлаа эсвэл нэг ойдлын цех байлаа гэж утгаад тэ одоо тэр 5% юм уу 6% одоо хэдэн үе юм байд юм те хөтөлбөрт хамрагдаад тийм баг хүтээ зээл аваад өрсөлдөнө. А тэнгууд нөгөө хөтөлбөрт хамрагдаж чадаагүй үн чинь нөгөө 30% 40% хүтээ зээлээ аваад өрсөлдөн шүү дээ. Тэгэхээр чи нөгөө зах зээлийг л улам одоо нэг юм бас ялгамжтай байдал үүсгээд нөгөө өрсөлдөөн чөлөөт өрсөлдөөний орчныг бий болохгүй байгаа байхгүй. Тэгээ одоо бид нар нөгөө төрөөс янз бүрийн аргаар бодлохоор дэмцээр байгаад нийтдээ одоо 5 их 80 төгрөгийн ийм хөнгөлтэй зээлийн одоо зах зээл бий болцсон тий одоо манай нийт одоо банкуудын актив дээр байгаа одоо 5 их 80 шүү дээ. Тэгэхээр ингээд нөгөө тэгэж хөнгөлтэй зээл олгоод байх тусам тэртээ тэрнгийн жижигхэн зах зээл дээр өрсөлдөх гэж ядж байгаа хүмүүсийг хооронд нь нөгөө нэг тийм мэдээлэлд ойрхон 9 ойрхон эсвэл эрх мэдэлд ойрхон 9 ойрхоноор нь ялгаад ингээд энэ нөгөө зах зээлийнхаа өрсөлдөөнийг хязгаарлаад байгаа учраас бид нар нөгөө гадагшаага өрсөлдөх чадваргүй болчиход байгаа. Тэгээд нөгөө дотоодынхоо нөөцийг айгу өрн таар хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр бол бараг тэгэж нөгөө янз бүрийн одоо хөнгөлтийн чөлөөлт тэмтэр олгож ийсэнд орвол угаасаа нэг айгу маш ойлгомжтой намд ор татварын бодлого. За дээрэс нь ингээд тийм олон төрлийн одоо их сурвалж бүхий одоо тэр одоо хөрөнгөний зах зээл нь байдаг гэсэн ч үү те. Тиймэрхүү одоо тиймэрхүү л бодлогын дэмжлэг байна уу гэхээс биш. Одоо ингээд нэг юм хөнгөлтэй зээл олгоод авах юм бол бүр л өрөөсгөл олгоод одоо 30 хэдэн жил харагдлаа шүү дээ. Тэр тэрнээсээ бол одоо жишээл арсланаа бол одоо нэг мөр татгалцсан зүйтэй гэсэн бараг байдал руу очиж байгаа. хөнгөлтэй зээл олгоно гэдэг санааны цаана үргэлжил одоо энэ авилга ийм дотоод мэдээллийн тийм ийм дайн болсон ийм явж ирлээ шүү дээ тий. Тэгээ тэрний оронд нэг хэсгээс нь мөнгө аваад нэг хэсэгт нь хөнгөлтэй өхийн оронд бүх авж байгаа мөнгөө багасгаад явчих бол илүү ашигтай штэ гэсэн ийм үзэл бодлыг илэрхийлж байна. За одоо яг энэтэй холбоотой бид инфляцийн асуудлыг ярихгүй болохгүй байна. Монгол улсын инфляц хоёр шугамар байна тийм ээ. Нэг нь ер нь инфляцийг хувь хүн бий болгодог төр бий болгодог гэж үздэг. Ягаад гэвэл тэнд нөгөө бүтээгээгүй мөнгийг төрүүлээд ингээд тараагаад өгдөг ийм зарчим яваад байна шүү дээ. Яг энэтэй холбоотой ингээд одоо ингээ харахад одоо бид нар одоо 90 онд 35 жилийн өмнө хувьсгал хийгээд ингээ өөрсдөө явж яхад харьцуулахад одоо өнөөдөр Монголд байхгүй нэг бий болсон тэгэд байгаагүй нэг юм бол одоо жишээл та гуруулаад байхгүй. Манай дараа үеийн ингээ боловсралтай, мэдлэгтэй, хэлттэй улстай юм хүмүүс төрд ямар нэг хэмжээгээр өөрийнхөө намын шугамар оролцож байгаа гэдэг бол бид нэр үнэхээр дотроо бол үнэлж явах хэрэгтэй нэг том чухал ол дамжлал гэж харж байгаа. Тэгэхдээ яг нам болгоныхоо өмнөөс энэ инфляцтай холбоотой яг зарчмын бодлого нь юу юм бэ гэдгийг би одоо ардын намаас эхэлж асуумаар байна. Тэгэхээр чинь олон 100 жил төрөө ирэх барьж байгаа шүү нам байгаа. Тэгэхээр яг энэ зарчмын асуудал дээр яах юм бэ? Эдийн засаг чинь зөвхөн нүүрсцэс хоёроос хамаарат байдаг. Тэрнийхээ орлогыг дарайл бүх юм чинь энэ хоёрынхаа өсөлт нэмэгдлээгээр 30-40% хүртэл жихүү зардлаа нэмээд шүү бюджетээ тийм. Тэгээ энэтэй холбоотой энэ инфляцийг хаанаас гараад ирж байгааг бол сайхан ойлгож байгаа. Тэгээ энийг зогсоохын тулд яах юм бэ гэж таны намын бодлогод яа туссан байна, яах ёстой гэж та харж байна. Тэгээ одоо манай улсын одоо эдийн засгийн нөхцөл байдал чинь таны хэлдгээр яг тэгэл нүүрс зис хоёроос л ингээл хамааралтайгаар бүх зүйл маань ингээд савлгаатай хөдөлж шít. Тэгэхээр бид нар цаашдаа энийг ер нь юм савлгаагүйр доктортой авч явахын тулд бид нар ер нь эдийн засаг солонгоруулах бодлогоо л одоо маш сайн хийж хэрэгжүүлэх хэрэгтэй. Бусад төрлөөр манай улс
экспортод гарах, бараа бүтээгдэхүүнүүдийг гаргах ямар боломж байна? Бид нар өөр ямар их үүсвэрээс мөнгө сангуугаа босгох хэрэгтэй байна? Одоо жишээ нь одоо энэ IT-ийн чиглэлийн одоо техник технологийн хөгжлүүд ч маш их хурдцтай явж байна. Маш их мөнгийг төвлөрүүлэх боломж бүрдэж байна. Энийг бид нар хэрхэн яаж улс их орондоо хөгжүүлж, энийг бодлогоор яаж дэмжих юм бэ гэдэг энэ эдийн засгийн солонгоруулах зүйл дээр л бид нар маш сайн төвлөрөх хэрэгтэй. Жишээ нь манай эрүүл мэндийн салбарт гэхэд энэ дээр томоохон хувь нэмэр оруулах боломж байгаа байхгүй. Бид нар байнгын одоо энэ эдийн засагт одоо төсвөөс мөнгө авдаг биш. Энэ дээр нэмэр болдог нэг зүйл бол бид нар энэ уламжлалт буюу эмийн ургамлыг бид нар тармилжуулж энийгээ өргөн хэрэглээнд дэмжиж чадах юм бол одоо эдийн засагт маш их том нэмэр болох боломж байна. Гэх мэтчлэн бүх салбаруудаас ингэж эдийн засагтаа нэмэр болох энийг солонгоруулахад шаардлагатай энэ зүйлүүдээ бид нар гарч ирээд ирэмблээд энийгээ бодлогоор дэмжиж явах нь чухал юм шиг. Яг энэтэй холбоотой эдийн засгийг солонгорох тухай зөндөө их ярьлаа шүү дээ. Тэгээ солонгоруулах гэж бид нар хөнгөлөлтөд зээл өгж үзлээ шүү дээ. Тэрний оронд ердөөсөө солонгорч байгаа тэр бизнест татварыг буулгачихтал инфляцийг шийдчих юм шүү гэсэн юм асуудал гарч байгаа. За энэтэй холбоотой инфляцтай холбоотой ардчилсан намын бодлого. Ер нь төрийн үндсэн үүрэг ялангуяа одоо эдийн засгийн салбарт юу байдаг вэ гэхлээр ерөөсөө л одоо энэ макро эдийн засгийн үзүүлэлтүүдэд доктортой байлгах явдал байгаа шүү дээ. Тэгэхээр одоо жишээл нөө манайд инфляц өндөр байгаа учраас тухайлах юм бол гадаадын хөрөнгө оруулалт бас төдийлөө орж ирэхгүй юм ч гэх юм уу тий. Ер нь бол одоо ингээд нөө эдийн засаг ийм савлгаатай дээрээс нь төрийн бодлого нь докторгүй тий. Нэг жил нэг салбарыг дэмжиж байгаа дараа жил нүүр салбарыг дэмжих жишээний тий. Тэгэхээр бол ер нь бол одоо манай төрөөс бол одоо ялангуяа гадна дотны хөрөнгө оруулагч нар юу өсөж байна вэ гэхээр доктортой байдлыг л хүсээд нь шүү дээ. Гэтэл нөгөө тийм доктортой байдлыг бид нар бас ерөөсөй санал болгож чадахгүй байгаа. За тэгэхээр энэ доктортой байдал одоо над инфляцийн асуудал дээр ч гэсэндээ маш чухал ач холбогдолтой тийм үү. Тэгэхээр тэр макро эдийн засгийн үзүүлэлтүүдэд доктортой ерөнхийдөө ингээд ийм одоо урьдчилан таамаглах тууц төвшөнд байлгах юм бол хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах гэж гэсэндээ хялбар болно тий. Тэгээ магадгүй одоо жишээлх юм бол одоо сая Мөнхсайхан сайдын ярьсан гой санаанууд байна шүү дээ. Яг тэр салбарч гэсэндээ гадна дотны хөрөнгө оруулагч нар ийм доктортой ойлгомжтой нөхцөлд бол хөрөнгө оруулаад заавал нэг төрийн тусгайлсан хөнгөлтэй зээл тусламжаарч гэдэг юм уу тий. Биш зүгээр хувийн хөрөнгө оруулагч нар дотоодынх байна уу гадаадынх байна уу хөрөнгө оруулаад босгоод ирэх салбарууд бол зөндөө байгаа байхгүй. Гэтэл нөгөө төр нь савл хийвэл янз бүрийн юмд оролцоо, савл хийвэл янз бүрийн бодлогоор дэмжиж байгаа тийм шийдвэрүүд гаргаад тэгээд дээрэс нь эдийн засгаас хавлуулаад байна шүү дээ. Тэгээд яг үүнтэй холбоотойгоор бол одоо бас яг энэ уул уурхайн орлогоо одоо нэг үндэсний баялагын сан гэл одоо бас байгуулсан тий. Одоогоор үндэсний баялагын санд бол одоо тэдэн төгрөг хөнгөлөгдлээ гэл одоо үеийн засгийн газрын ерөнхий сайдны одоо бас ярьдаг зүйл болчихлоо шүү дээ. Гэтэл тэгэл одоо сая жишээл ингээл за үндэсний баялагын сангаасаа тийм зүйл зарцуулчихъя гэл ингээл нөгөө нэг санаачлахад орж ирж байгаа жишээтэй. Гэтэл тэр үндэсний баялагын сан чинь бол одоо бас нөгөө нэг докторжуулалтын бас нэг одоо арга хэрэгслийн үргийг хүлээж байгаа шүү дээ. Гэтэл тэгэл улс төрчнөр нь одоо за тэр баялагын сангаасаа аваад ийш нь зарцуулчихъя гээл янз бүрийн санаачлалуудыг гаргаад авах жишээтэй. Тэрийг нь болохоор иргэд бас дэмжээ явцдаг тий. Гэх мэтчлэн одоо нэг тиймэрхүү одоо нэг огцом улс төрийн шийдвэрүүдээс бид нэр ер нь одоо нөгөө аль аль намын төлөөллүүдийн хувьд бол зайлсхиймээр байгаа байхгүй одоо нөгөө популист одоо тийм юу гэх юм богино хугацааны алга ташилтаас ангид тий ийм урт хугацаанд доктортой байх магадгүй одоо юу гэдэг нэг юм богино хугацаанд янз бүрийн лайк майк бол авахгүй тий. Гэхдээ урт хугацаанд улсын хөгжилд одоо үр дагавартай тийм шийдвэрүүд дээр л бас хатуу зогсмоор байгаа. Тэгэд энэ үл яг улс төрчдийн бас нөгөө ухамсар хариуцлагын асуудал. За яг та гурав маань одоо энэ намынхаа нэлээд өсөж яваа одоо залуучууд ирээдүйн том кадрууд энэтэй холбоотой нэг асуулт гялцтай асуучмаар байна. Танд юу өгөхөөс өмнө тэр юу өгөхтэй зэрэг энэ яагаад тогтворгүй байгаад байна. Одоо ингээд олон намууд байгаад өрсөлдөд нэг нөгөөг унгаад байхыг ойлгож байна. Гэтэл нэг нам дотроо нэгийг унгаад 90 хоногийн дотор 3 4 үзүүлчих чинь энэ яг тэр саадах учир нь юу юм бэ гэдгийг та улс төрчийн хувьд юу бодож байдаг хэдээд өгөөч. За ихтэй ард энэ. Яагаад 3 сарын дотор та бүх ингээ 3 засгийн газар байгуулчих ваа гэдэг асуудал. Яаж одоо Итали улс шиг Италид өрсөлдөж байгаа юм шиг юм юу хийгээд байгаа. Гэхдээ яг энэ докторгүй байдлыг үүсгэж байгаа яг олон шалтгаан байгаа л да. Энэ дэр зөвхөн энээс үүдэлтэй гэд хэлэхэд бас хэцүү баг. Зүгээр миний хувьд энэ докторгүй байдал бол бид нар илүү их
улс төрөөс шалтгаалсан бодлого руугаа анхаарат. Бид нар бодлогоо хийчээд улс их орныхоо хөгжлийг тодорхойлцоод түүндээ таарсан бид нар улс төрөө зөв хийгээд явах юм бол энэ улс төрийн докторгүй байдал бас төдийлөн үүсэхгүй байгаад ах юм боломж байх болов. Бодлогын докторгүй гэж хэлж гинэ үү та санал нийлж гинэ үү? За Эхлээд нөө инфляцийн тухай хариулах уу? тийм за яг энэ дээр хариулчаад За энд хариулъя. За тэгье. Тэгэхээр яг саяны энэ дээр бол доктортой байгааг бол эрх мэдлийн хит төвлөрөл гэж хараад байгаа. Өөрөөр хэлэх юм бол хэрвээ ардын нам жишээлбэл хит олоолаа болоогүй юм бол магадгүй энэ докторгүй байдал үүсэхгүй байна. Нөгөө талдаа бүр нөгөө 90-с дээш хувь болоод эхлүүл нөгөө диктатур руу орно. Тийм учраас бид нар альва одоо эрх мэдлийн хуваарлалт буюу энэ нь нам хувьд одоо жишээлбэл арчилсан нам, хүн нам, үндэсний эвсэл гэдэг юм уу тийм ээ. Энэ ардын нам хит олуула биш. Буюу шийдвэр гаргалтанд олон намын төлөөллүүд байж иж нөгөө засгийн газар чинь хамтарсан засгийн газар байж иж ингэжээч нэгдсэн бодлого илүү доктортой явах юм байна гэдэг хүн намын барьж байгаа бодлого бол энэ утгаараа ерөөсө 24 оноос хойш засгийн газарт хүн нам байсараа байгаа. Яг л өөрсдийнхөө бодлогыг хэрэгжүүлээ явж байгаа хамгийн доктортой байгаа нь. Одоо танайх гарсан учраас таны бодол. Яг ардсан тогтолцоонд одоо хариуцлага тооцох механизм бол маш ойлгомжтой тий. Одоо улс төрийн сонгуулиар хариуцлага тооцдог. Тэгээд улс төрийн сонгуулиар хариуцлага тооцоод эрх мэдэл шилжилт явагддаг. Тэгээд би нөгөө оршилтоо бас хэлсэн. Сүүлийн одоо 3 удаагийн улс төрийн сонгуулиар хариуцлага тооцогдсонгүй. Гэтэл тэр цаг хугацаанд ингээд тодорхой хэмжээний бас ухралтууд салбар болгонд явцсан. Тэгээд одоо 12 жил одоо жишээл нэг нам ингээд ерөнхийдөө олох бүрдүүлээ засаг байгуулж штэ. Тэнгүүд нөгөө улс төрийн сонгуулиар хариуцлага тооцогдохгүй эрх мэдэл шилжихгүй байгаа учраас одоо юу гэдгийг нам дотроо одоо юу гэдгийг нөгөө эрх мэдлийн төлөөгч одоо нам дотроо эрх мэдлийн төлөөх тэмцэлт нь улс төрийн сонгуулиас ангид байдлаар явдаг болчихлоо штэ. Тэгэхээр энэ бол ингээд нөгөө нэг бүр юм тогтолцооныхоо зүгээс харах юм бол маш аюултай үзэгдэл ахгүй юу? Арчлаас ухарж байгаа гэдэг юм одоо жишээл юу гэдгийг ардын нам дотор л одоо юу гэдгийг хин дарга бах юм хин дарга байхаас хамаарат одоо тэнцэл ерөөсөө нөгөө нэг одоо юу гэдгийг засгийн газрын хувь зай шийдэгдэхээр болчихж штэ. Тэгэхээр бол бид бол цаашдаа бол би бол нөгөө хамтарсан засгийн газар яваад байна гэдэгтээ бол одоо санал нийлэхгүй байгаа. Яагаад вэ гэхлээр ер нь бол бодтойгоор ийм эрх мэдэл шилжиж ийж тий одоо жишээл за 4 жил одоо юу гэдгийг Монгол ардын нам засаг барьлаа тий хүн нам хамтраа засаг барьсан байж болно тий. За танаа эвсэл засаг барьлаа тодорхой үзүүлэлтээр ингэж авсан ингэж ухарсан сонгуулиар хэдүүлээд өнгөө тавиулъя. Тэгээд хэрв үнэхээр ингээд нэг үр дүн байхгүй бол иргэд сонгогчдод хариуцлага тооцоод эрх мэдлийн шилжилтийг бий болгох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр манай сонгуул өөрөө бас гажуудсны бас нэг илрэл байгаа дээ шүү дээ. Тэгэхээр сонгуул яагаад гажуудчаа гэхлээр нөгөө улс төрт хит их мөнгө ороод ирсэн учраас нөгөө төр дээр хит их мөнгө байгаа учраас улс төрлөө бас мөнгө нь ороод шүү дээ. Тэгэхээр нөгөө сонгуульд бас тэгш өрсөлдөөний одоо юу гэдгийг тийм өрсөлдөөний эрүүл орчин бас байхгүй болчиход байхгүй. Тэгэхээр бол энэ нөгөө яг зөв тогтолцооны одоо маш том асуудлуудыг бид нар бас ийм богино цаг хугацаанд хүндэхэд бас бэрхшээлтэй л байна л да. Зүгээр яг цаашлаад бодохлоор энийг зөв нэг намын асуудал гэж бас бити хараараа. Ер нь бол манай улсын бас ийм одоо цааш одоо арчлалын хувь зай гэдэг юм арчлалын ирээдүй ер нь энэ олон намын тогтолцоо цаашдаа оршин тогтнох, эсэршин тогтнохын асуудал гэж хараад байна. За баярлалаа. За би инфляц хариулчих уу. За инфляц. За тэгэхээр яг инфляц одоо сая яг ярьсантай жишээлбэл шууд уяа явчих болж байгаа байхгүй. Жишээлбэл яг сонгуулийн жил хичнээн их 80 төгрөг эргэлддэг үлээ гэдэг бид нар аягүй сайн харах хэрэгтэй. Тэгэхээр ер нь бол инфляц гэдэг маань юу гэхээр үнийн өсөлт буюу нөгөө бэлэн мөнгөний эргэлт гэдэг юм уу тийм ээ гадаад дотоод тэнцэл нөгөө ханшийн өсөлт. Тэгэхээр энэ бүхнийг зохицуулаад явахын тулд нөгөө мөнгөний бодлого чинь байх хэрэгтэй байдаг. Гэтэл өнөөдөр жишээлбэл гадаад тэнцэл зөрчлөө манах одоо юу гэдэг орж ирж байгаа мөнгө бага байна. Одоо ихэнх нь импортлаад доллар гадагшилчлаа гэж ярьдаг. Гэтэл энэ дундаасаа одоо юу гэдэг иргэдийн хэрэглээний зээлийг багасгая гэдэг асуудал тавьдаг. Гэтэл яг эзэлж байгаа хуваараа бол төрийн худалдан авалт маш өндөр. Тэгэхээр төрийн худалдан авалт буюу нөгөө төр данхаацнаасаа улбаалаад нөгөө төрөөс гадагшаа гарч байгаа ч мөнгө нь их байна. Дотоодын зах зээл нийлүүлж байгаа мөнгө нь ч их байна. Энэ дундаа нөгөө бүртгэлгүй мөнгө маш их явж байгаа. Тэгэхээр энэ болгоныг бид нар бодлогын хувьд зохицуулах хэрэгтэй. Мөн түнчлэн нөгөө талаасаа бид нар тэгвэл долларжуулалт буюу гадаад валютын урсгалаа юан байдаг юм уу Монгол руу оруулж ирэх хэрэгтэй. Тэгжээч нөгөө үйлдвэрүүд чи явна. Жижиг дунд нь байна уу том үйлдвэрүүд мега төслүүд бүгдээрээ явах хэрэгтэй. Ханш доктортой байна. Тэгвэл энийг чинь төлөө яах хэрэгтэй. Өнөөдөр Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалт орж ирээд 20% withholding taxтай. Тэгэхээр хэн орж ирэх? Нэгдүгürt Монголд
нөгөө төгрөгийнх нь ханшийн савлгаатай байж идэг. Гэтэл нөгөө дээрээс нь 20% татвар төлөх ёстой болчдөг. Withholding tax буюу ашигын татвар, тийм ээ? Тийм. Тэгшээ Ашгаа гадагшаага нутаг руугаа явуулна гэвэл 20% авах. 20% авч үлдэнэ. Тэгэхээр энэ мэдчлэнгээр бид нар яг энэ мөнгөний урсгал гэдэг юм чи ерөөсөө л одоо суцаар урсж байгаа цустай адилхан. Тэгэхээр энэ цус одоо яг хаана бүглэр таглараад байна, тийм ээ? Аль урсгалын чөлөөлөх ёстой. Энийг бид нар аягуулсан харж явах ёстой байхгүй юу? Тэгэхээр дахиад нөгөө нэг хөрөнгийн зах зээл рүүгээ оруулах гээд байгаа шалтгаан маань өнөөдөр жишээлбэл төрийн өмчит компаниуд нөгөө стратегийн ач холбогдолтой компаниудын 10%-ийг бид нар биржээр арилжаалах хуультай. Гэтэл ганцхан ч 10% гаргаагүй, бирж дээр гаргаагүй байгаа. Гэтэл хэрвээ нөгөө бирж дээр 10% гаргаад ирвэл гадны хөрөнгө оруулагч нар ч ороод ирнэ. Нөгөө Монголын одоо иргэд чинь тэнцэнээс хувьцаа эзэмшээд эхэлнэ. Тэгээ төр зөвхөн тэнцэнээс зарцуулалт төлөвлөгөөг нь гаргадаг биш. Тэн дээр чи олон нийтийн хяналтанд ороод эхлэх байхгүй. Энэ мэдчлэнгээр бодлогын түвшинд бол бид нэр хийх ёстой маш их бий. За баярлалаа. За ингээд сүүлийн асуулталтай оръё. Сүүлийнхаа сэдвт. Энэ бол залуучуудын эдийн засгийн оролцоо ба амжиргааны өртгийн тухай ярмаар байна. Бид нар саяхан залуучуудын оронгээ ярьдаг. Одоо 3.5 сая хүнтэй бараг хүн амын 10% чинь гадаад гарчлаа шүү дээ. Хамгийн том 2 аймгийг нийлүүлсэн ч тэр нь танд хүрэхгүй. Тэгэхээр одоо асуулт яагаад ингэж гадагшаага гараад зугатаад байна? Юу болоод байна гэхээр ажилгүй байна. За ажил эрхлэлтэн тасалдсан байна. За ихэнх хүмүүс нь яг ийм ажилгүй, ажил эрхлэлт болцсон энэ хүмүүсийн ихэнх нь дээд боловсролгүй байна. Хөдөө орон нутагт амьдарч байгаа залуучууд байна. Энэ цалин өртөг хоёр нийцэхгүй байна. Орон сууцны хүртээмж хүрэхгүй байна. Ипотекийн зээл авах боломж бага байна. Хүн суртал бизнес эхлүүлэхийн одоо заавал зээл авахтай түрүүний ярьсан хүндрэлүүд энэ бүхнүүд байна. За ийм учраас одоо бид Монголын залуучуудыг энэ амжиргааны асуудлыг шийдэхин тулд яг ямар асуудал шийдэх ёстой вэ гэж эхний асуулт нийт 2 асуулт байгаа. Эхнийх нь тавьмаар байна. За ардын нам эхлэх үү? Залуучуудын өмнө тулгарч байгаа хамгийн гол асуудал. Жишээлбэл өнөөдөр одоо ингээд Солонгосын визэг өгнө гэвэл тэгэл үндсэндээ хэдэн хувь нь гараа явчих юм гээд ямар ч гэсэн Улаанбаатар төгжрөлгүй болох гэдэг шээ. Яагаад? Тэ одоо залуучууд маань ер нь гадагшаа гарч ажил их хийж тэрний гол шалтгаан бол одоо гол нь мөнгө хөрвдлүүлэх, эргээд нэг мөнгө хөрвдлүүлээд эргээд тэргээрээ нэг их орондоо ирээд нэг байр савтай болох нэг юуны төлөө залуучууд маань гараад байна л да. Тэгэхээр энэ шалтгаан нь бол ойлгомжтой. Нэгдүгürt бид нар энэ цалин мөнгө маань тийм хангалттай биш хэмжээнд байна. Залуучууд маань байрны мөнгө хөрвдлүүлэх хэмжээний тийм цалин мөнгөтэй ажил төрөл их биш байна. За нөгөө талдаа залуучууд маань их орондоо ажиллаа хийгээд ипотекийнхээ зээлийг аваад орон сууцндаа гэр бүлтэйгээ сайхан амьдарч боломж нь хомос байна. Өнөөдөр зүгээр нэг жирийн иргэн залуу ипотекийн зээл авах хүсэлт өгөөд тэрийг авна гэдэг бол бараг худлаа. 30 мянган хүний очир байгаа. Тэгээ 30 мянган хүний очир байгаа. Ингээд бүх шатндаа ипотекийн зээл авах бүх шатндаа ингээд хүн суртал болцсон. Тэр боломж нь маш хомос байгаад байгаа учраас залуучууд маань гадагшаа явж ажиллаад одоо жишээ нь манай эрүүл мэндийн салбарт гэхэд маш олон залуучууд эмчнэр маань хүртэл 100 амралтаа аваад очоод Солонгост очоод ажил хийгээд мөнгө хийж ирээд байрныхаа зээлээс өндөр хүүтэй авцсан байрныхаа жилийн бус ажил хийж байгаа тохиолдлууд мэргэжлийн бус ажил хийгээд төлж байгаа тохиолдлууд өндөр байна шүү дээ. Тэгэхээр энэ асуудлуудыг бид нар суурьээр нь хэрхэн яаж шийдэх юм бэ гэдэг ийм урт хугацааны бодлого байна. Энэ бодлогоо бид нар гаргаад залуучуудаа дэмжих нөгөө яг зөв тийм хөтөлбөрүүдэд бий болгож ажиллахгүй бол өнөөдөр залуучууд маань их туртаада одоо гэр бүлээсээ хол гадагшаа явж ажиллаад байгаа зүйл байхгүй байна л гэж харж байна. За таны нам. Яг бид яриагаа нөгөө юм төрд итгэх итгэл суларч чинь тэр дундаа улс төрт итгэх одоо улс төрийн намуудад итгэх итгэл үгүй болж ийн гэж хэлсэн шүү дээ. Тэгээ бас эргээл яг тэр л бодогдчихжээ л дээ. Юу вэ гэхэлэр нөгөө манай залуучуудад бас ирээдүйдээ итгэх итгэл ер нь бас үгүй болж ирж шүү дээ. Тийм том өрөөдөл үгүй болж ирж байна. Их орондоо юм одоо
ажиллаж амьдраад ирээдүйнхийнхээ асуудал, амжиргааныхаа асуудлыг шийдэх боломжгүй гэдэг рүү очиж штеп. Аль нэг одоо юу гэдэг эрх барьж намыг дагж юу гэдгийг нэг юм улс төрийн албан тушаалд очихгүй бол тэгээ төрд ямар нэгэн ажил алба эрхлэхгүй бол нөгөө хувийн хвшлийн орон зай чинь бүр хомигдсон. Бүх мөнгө чинь ер нь бол нөгөө төр дагсан бүтцүүдээр яваад байдаг тий. Тэгэхээр бид нар бол одоо юм нэг ялангуяа одоо энэ улс төрт одоо энэ 126 гишүүнтэй улсын хуралд маш олон одоо юу гэдгийг 80 90 оны залуучууд орж ирсэн яг энэ цаг мөчтөөр бид нар өөрсдийнхөө цаг хугацаан дээр энэ ирээдүй залуучуудынхаа хойч үеийнхнийхаа тэр мөрөөдлийг нь сэргээх ёстой гэж хараад байгаа юм л да. Би ч гэсэндээ яг улс төрт орсон гол шалтгаан бол тэр л байсан. Өөрсдийнхөө цаг хугацаан дээр нэг өөрчлөлт хиймээр байна тий. Бидний хүүхэд байхад л нөгөө Солонгосын визэнд очирлж исэн шүү дээ. Тэгэхээр одоогороо бас очирлоо сууж ийнэ чинь бас болохгүй байхгүй. Тэгээ яг юу хий гэж. Тий. Тэгэхээр нэгдүгээр тийм мөрөөдөл байх хэрэгтэй. Мөрөөдөл байх хэрэгтэй. Тэгээ итгэл байх хэрэгтэй. За би ингээд шударгаар хөдөлмөрлөөд тий одоо юу гэдгийг нэг стартап бизнес эхлүүлээч гэдэг юм уу тий. Тэгээд түүгээрээ амжилт олох боломжтой гэдэгтээ нэгдүгээр итгэмээр байна. Тэхийн тулд энэ улс төр цэвэрших хэрэгтэй. Улс төр зөвлөх ёстой. Танай нам. За саяных бол дабл стандарт. Өөрөөр хэлэх юм бол дабл стандарт байгаад байгаа учраас залуучд итгэл байхгүй. За залуус өнөөдөр түрүүн бид нар яг ярьсан нөгөө боловсрал тийм ээ боловсролын нөгөө чанартай боловсрал бөгөөд нөгөө ажлын байр нь бэлэн хүний нөөц бүрдэж чадчихэв үү гэдэг айгүй чухал. Одоо ингээд хүний нөөцийн нөгөө хүний нөөцийн зах зээлийг ингээ харахаар яг ажлын байр бол маш олон байгаад байдаг. Гэтэл түүнд хангаж ажиллах ажилтан боловсрууч байдаг. Тэгэхээр энэ дээр зөрүү үүсчихдээ нөгөө адилхан чанаргүй боловсрал. Өөрөөр хэлбэл дээд сургууль төгссөн боловч яг тэр ажлын байран дээр гараад ажиллах хэмжээний чадварлаг ажилтан бэлтгэгдэж чадахгүй байгаа байхгүй. Дээрэс нь одоо жишээлбэл гадагшаа Солонгос руу гараад ажиллах гэхэд тэр эмчээр ажиллахгүй байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл очиж хар ажил хийж. Тэр цалин өндөр байна тий. Яг тэгвэл тэр хар ажлын цалин өндөр. Гэтэл өнөөдөр эмч хүн Монголд барилгын ажил хийх үү? Хийхгүй байхгүй. Нөгөө талаасаа яагаад Солонгост тэнцээ барилгын ажлын одоо үнэлэмж нь өндөр байгаад. Яг л тэнд маш олон төслүүд хэрэгжиж байна. Мега төслүүд явж байна. Нөгөө барилга их баригдаж байна. Тэнцээ хөдөлмөрийн хөлсний өөрийнх нь одоо дундаж төс өндөр байна. За тэгвэл өнөөдөр манад хийгдэж байгаа том төслүүд явж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл эдийн засаг өнөөдөр төр дээр тогтцсон. Тийм ээ? Төрийн хідэн компаниуд нь үйл ажиллагаагаа явуулдаг. Тэрнээсээ одоо нөгөө тендер худалдан авалтууд явдаг. Нөгөө тендерээ дагаж амьдрч ээж л нөгөө хідэн компани нь амь зогоод. Гэтэл үүнээс үл хамааран нөгөө санхүүжилтийн их усүрүүдэд буюу хямд их усүрүүдэд ашиглаад тэнд үйлдвэрүүд байгуулж юмаар байгаа байхгүй. Одоо тэнцээ аймагт, орон нутагт нөгөө том үйлдвэрүүд чинь байгуулагдвал тэрий чин дагаад нөгөө мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төв чинь ажилтнаа бэлтгээд эхэлнэ. Хэн байгуулах үйлдвэрийг? Тэрийг хувийн хвшил. Бид нар заавал төрд найдах хэрэггүй. Хувийн хвшил хий гэхээр нөгөө хөрөнгө оруулалтынхаа боломжуудыг ядаж нөгөө гадаадын хөрөнгө оруулалтаа орж ирэх боломжийг нэгдүгээр доктортой бодлого хэрэгтэй байна. Хоёрдугаар татварын бөгөөд татварын бус дэмжлэгүүд хэрэгтэй. Хараа өөр нэг юм өнцгөөс нь яг сонгуул эдийн засаг яаж хардаг вэ гэвэл яагаад цалин бага байна вэ гэвэл цалин бол бүтээмжтэй холбоотой. Хөдөлмөрийн бүтээмжтэй. Хөдөлмөрийн бүтээмж хизээ дээшилдэг вэ гэвэл чөлөөт өрсөлдөөнтэй газар дээшилдэг. Тэгээд чөлөөт өрсөлдөөн хаана байна гэхдээ зэрэг манай тэр улам хумигдаад байна шүү дээ. Төрийнх нь оролцоо нэмэгдээд чи одоо яаж төрийн компанид өрсөлдөх нэг яаж сайдынхаа компанид өрсөлдөх юм шиг нэг энэ чөлөөт өрсөлдөөнийг бий болж ээж хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэж ээж тэгжээж хүмүүсийн цалин нэмэгдэнэ гэдгийг л энэ механизмыг л барихгүй бол төр мөнгө өгөөд нэмэгдэхгүй шүү. Тэр гол чөлөөт өрсөлдөөний чинь гол шалтгаан нь санхүүгийн нөөцийн зардал байна. Тэр чинь дахиад нөгөө зээлийн хөв бууруулах гэдэг юм руу чинь тавьж орчдөг. Тий, ер нь бол дэлхий дээр дөрвөн төрлийн нөөц байгаа гэж. Тэгээд нөгөө талаасаа одоо ингээд төр том байна, төр бүх юм хийгээд юм гэсэн мөртлөө одоо энэ залуучуудаасаа нийгмийн даатгалын шимтгэл маш өндөр хуваар авч байна. За ажилтан ажил олгогч нийлээ 25% авч байна. Хүн амын орлогын албан дотор 10% авч байна. Ингээд чинь 30%, 35% ерөөсөө л төр тушаачиж байгаа байхгүй. Тэрнээс авж байгаа хариу үйлчлэг нь юу юм бэ? Ядаж л үн төлбөргүй чанартай боловсрал авч чадахгүй байна. Сая ярьсан юм ингээд тавчлаад ингээд хэлэх юм бол энэ чөлөөт өрсөлдөөн бий болохгүй асар том шалтгаан бол татвар өндөр байна гэж. Монгол улсын эдийн засгийн энэ татвар өндөр байгаа нь татварын бүтц маань Франц юм уу Англи шиг байгаа байхгүй. Татварын суур маань
хөгжиж байгаа орны төвшөнд л байгаа. Дундаж төвшинг. Тэгэхээр ийм жижигхэн хүүхэд том болоогүй байхад нь авах юм цөм авж байгаа учраас босхгүй байна гэдэг нэг юм шалтгаан байна. За ингээд хамгийн сүүлийн сэдвийн сүүлийн асуулт яг тодорхой нэг юм дээр тавьмаар байна. За энэ нь бол өнөөдөр бид нар түрүү ярьсан 30 мянган хүн ипотекийн очирд хүлээж байгаа. Тэгээд янз бүрийн аргаар бас арын хаалгарын тэр зарим цөөхөн авдаг гэж ярьж байгаа. Тэгэхээр ипотекийн зээл өгөөд 2013 оноос хойш өгсөн. Одоо 15 жил шахуу болж байна. Энэ бол дандаа ийм эрэлтийг нь дэмжсэн бодлого явчихгүй юу? Зээл өгөөд ингэж эрэлтийн нэмээд шүү дээ. Гэтэл Сингапурт ч юм уу ийм тодорхой асуудлаа шийдсэн орнууд нийлүүлэлтийн дэмжсэн байна. За чи яг ийм байшин бариад ийм үнээр хийх юм бол бид 40% авнаа. Тэгээ авахдаа тэр 40% дотор одоо ингээд түрээслээд амьдрахаар ганц бие хүн амьдрахаар яадаг ийм нөхцөлтэйгээр төр засаг авж байгаа байхгүй юу. Тэгээ энэтэй холбоотой ипотекийн зээлийн холбогдлолтой та бүхний одоо энийг энэ сая миний ярьж байгаа шиг юу эргэлтийг нь дэмжсэн биш. Нийлүүлэлтийн дэмжсэн ийм бодлого явуулж болох уу? Энэтэй холбоотой та бүхэн өөрсдөө одоо бол намын төрийн хэмжээнд ийм бодлого гараагүй байгаа. Гэхдээ та бүхэн одоо энэ намынхаа тодорхой удирдагчийн хувьд бол их хурлын гишүүний хувьд энэ талаар юу гэж бодож байна? Ипотекийн зээлийн тогтолцоог ер нь бол 13 онд тий яг арчилсан нам шинжилгээний засгийн газрын үед бол анх ерөнхий суурийн тавьж ирсэн. Тэгээд тухайн үед бол зөвхөн эрэлтийг дэмцээ одоо ипотекийн зээлийн тогтолцоогоо нэвтрүүлэхийн сацуу ерөнхийдөө барилгын материал үйлдвэрлэлийн салбарыг тий одоо энэ барилгын салбарыг бас дэмжих бодлогууд бол давхар явсан гэж хэлмээр байгаа даа. Тэгэхээр бол нийлүүлэлт бол давхар бас дэмжигдээд явж ирсэн. Тэгээ сүүлийн жилүүдэд болохоор энэ дээр одоо яг саяны нөгөө таны хэлээд байгаа нийлүүл талыг нь бас дэмжих шаардлагатай гэдэг нэрийдлэр нөгөө барилгын салбараа бас татаж унгаагаад барилгын салбарт маш их хэмжээний төрийн одоо бүр оролцоо шууд ороод ирчихэж байгаад бол би бол хавьдаа бол маш их санаа зовж байгаа. Одоо бол яг төр шууд оролцоод барьж байгаа бараг 10,000 айлын орон сууцны асуудал яригдж штэ. Одоо нөгөө сэлб дэд үеийн асуудал байна тий. Сэлб дээр ч одоо ингээд нөгөө төр мөнгийг гаргаад тэгээд тэн дээр зарлаад хувийн хвшлэр одоо нөгөө нэг юугаар бариулж штэ. Тэгээд дараа нь тэрийг нь одоо хин эзэмших юм, яах юм, түрээслэх юм уу, зарах юм уу энэ төр гээд бүх юмнууд нас айгүй ойлгомжгүй бодлогууд нь тий. За дээрэс нь одоо нөгөө нэг юу Солонгосын Экзим банкны санхүүжилттэйгээр нөгөө Солонго 1-2 жилөө тий Баянголын аманд бас юм том хорооллууд нөгөө одоо яг төр барилгын салбар руу бүр ороод ирсэн. Одоо ингээд нөгөө барилга бариад байна шүү дээ. Одоо мөнгөний гаргаад. Тэнгүүтээ өнгөрсөн он жилүүдэд явж ирсэн нөгөө барилгын салбар чинь бол ингээд 80 орчим мянган хүнийг ажилуулдаг, ажлын байр бий болгодог, үндэсний томоохон хэмжээний одоо аж ахуй нэгжүүд бас энэ салбарт чинь бас уул нь бий болцсон байж байгаа байхгүй юу. Гэтэл нөгөө нийлүүлэлтийг дэмжих нэрийдлэр төр өөрөө санхүүжүүлээд өөрөө тэр девелоперийн үрийг гүйцэтгээд ингээд яваад байгаагаар барилгын салбарыг одоо цаашаа татаж унгаах гэдэг. Тэгээд одоо эрх баригч намын одоо засгийн газрын одоо ярьж байгаа зарим зүйлүүдийг харахаар нөгөө ипотекийнхаа зээлийн тогтолцоог бүр юм нийгмийн халамжийн шин чанартай болгоо ичиж байгаа. Тий одоо бараг 5 хүүхэдтэй айл өрхөд болохоор ипотекийн зээлийн очрын урдуур нь оруулна ч гэлөө. Энд чинь бас нийгмийн халамжийн шинжтэй тийм арга хэрэгсэл бас биш шүү дээ. Тийм биз дээ. Тэгэхээр чи одоо ингээд бараг л нөгөө нэг юм юу гэдгийг одоо нэг сегмент руугаа нэг юм өөр бүтээгдэхүүн нийлүүлэх гээл одоо энэ нөгөө салбарынхаа өрсөлдөөнийг бүр мөсөн боомилоод бас айгүй асуудалтай байгаад байгаа. Тэрэнд орвол би бол зүгээр юу санал болгох вэ гэхлээр яг тэр одоо шинжилсэн засгийн газрын үед хэрэгжижсэн. За магадгүй одоо яг нөгөө нэг одоо татврын бодлогоор тийм үү одоо эсвэл одоо юу гэдгийг хөрөнгийн их усрын бодлогоор тэр нөгөө барилгын материал үйлдвэрлэл тий тэгээд тэр одоо юу гэдгийг барилгын салбарын одоо ер нь эргэлтийг нь дэмжих нь илүү чухал баг. Түүнээс биш төр бол шууд байшин бариад ээ гэж та бол хэлэхгүй байгаа л үү дээ тий. Тэгэхээр төр өөрөө юм хийх хэрэггүй. Ганцхан хийж байгаа контракт нь чивэ тэр юу Сингапурын тэр Provident Fund гэдэг шүү дээ. Тэр чи яг юу хийх нь бүх юм эцээсээ дуслал тодорхой нөхцөл явагдаж байгаа учраас та түрүү ярьж ш одоо тэгээ цаашаа хинд яаж хуваарлах нь тодорхой биш байна гэд. Тэр нь эцээсээ дуслал яг хинд яаж хуваарлах нь бүх юм тодорхой байгаа учраас ямар ч хардал төрөхгүйгээр өнөөдөр хүн аман нь шүү дээ бүгдээрээ орон сууцтай болцсон. Одоо эсвэл түрээсэлдэг ийм улс ч юм бол Сингапур биш тийм ээ. За энэ ардинавас гэсэн юм. Ипотекийн зээлийн асуудал дээр хэд хэдэн асуудал байгаа маа. Нэгдүгээрт одоо залуучууд байна авч чадахгүй байгаагийн
нэгдүгээр гол шалтгаан бол одоо бас эхэндээ авж байгаа нөгөө 30% төлбөрийн асуудал байгаа. Тэр хэцүү байгаа. Хоёрдугаарт бидний ипотекийн зээлийг их усрыг нэмэгдүүлэх ёстой. Тэгэд банкнаас эргээд олгож байгаа энэ ипотекийн зээлийг нээлттэй ил тод болгох. Өсөлтөө өгсөн хүн хэддүгээрч явж байгаа хизээ авах юм гэдгээ тодорхой болгох ёстой. За 3-р гол асуудал юу гэхээр ипотекийн зээлийг зөвхөн ашиглалтанд орсон байрнаас авж байгаа. Тэгэхээр тэр хүн барилга эхлэхэд хэрвээ зээлээр авах юм бол жишээ нь 4 сая төгрөгөөр авна. Барилга дуусны дараа ипотекийн зээлд ороод авах юм бол 6 сая төгрөгөөр авна. Гэтэл эргээд тэр барилга эхэлж байхад авах боломж нь байхгүй. Хэрвээ боломжийг олгочих юм бол жишээ нь бас энэ барилга эхлээд дампуурдаг, заллан болдог, мөнгө аваад алга болдог энэ асуудал байна. Энийгээ бид нар зарчмын хувьд яаж шийдэх юм гэдгээ тодорхой болоод барилга эхлэхэд энэ зээлийг нь өгөх боломжийг бүрдүүлчих юм бол бид нар нэгдүгээрт залуучууд хямд үнээр ипотекийн зээлэндээ хамрагдаад байраа авчих боломжтой. Хоёрдугаарт барилгын салбараа дэмжиж байгаа. Барилгын салбарыг барилга нь эхлэхэд одоо борлуулалтанд бүгдөө хийгдэж явах боломж бүрдэж байна. Барилгын салбарын гол хүсэлт нь энэ баггүй. Тэгэхээр бид нар ямар нэгэн байдлаар төр барилга бариад тендер зарлаад ингээд ах хэрэг байхгүй. Энэ ипотекийнхаа зээлийн энэ олголт зарчмаа зөв болгочих. Ямар нэгэн байдлаар барилга эхлээд дампуурдаг энэ зүйлийг хуульчлаад бүх зүйлийг тодорхой болгоод өгчих юм бол маш том боломж залуучууд хяндаг шалгадаг систем бий болох тий. За хүн нам ипотек. За энэ дээр би нэг өөр өнцөг ярмаар байгаа. За ипотек бол бидний гаргаж одоо хүртэл одоо хэрэгжилж исэн шийдэл. Үүний үр дүн сөрөг үр дагавруудыг ч гэсэн бид нар мэдж байгаа. Өөрөөр хэлбэл Монгол банк өнөөдөр хичнээн их найдын алдагдaltaй болцсон байгаа байлаа тийм ээ. Тэрний зөрүүгийн дандаа төр даадаг. Тэгэхээр энэ дээр одоо бас нэг шийдлийг бид нар аягүй сайн бодох хэрэгтэй юм. Түрүүн жаргалсайхан гоё хэлж ин л да түрээсийн орон сууц. Тэгэхээр түрээсийн хэм маяг гэдэг бол өнөөгийн одоо залуучуудын шинэ амьдралын хэм маяг болох хэрэгтэй. Яагаад гэвэл энэ нэг ипотек төлждөг, нэг байранд уягдчихдаг. Тэрнээсээ болоод нөгөө энэ хотын төвчөө чинь ч ихсэн үүсэт байгаа. Нөгөө сургуулийн тэнд байдаг, ажлын тэнд байдаг. Тэд нар шилжлэхэд байраа зараа яваад чаддаггүй. Тэгвэл энэний шийдэл нь юу юм бэ гэхээр үйл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын сан гэж байгаа. Тэгэхээр одоо би парламент дээр оролцсон байгаа. Энэ хуулийг ерөнхийдөө ингээд 7 хоногийн дараагаас санаачлаад өргөн бариад явах гэж байгаа. Тэгэхээр энэ ямар шийдэл вэ гэхээр энэ үйл хөдлөх хөрөнгийн хамтын хөрөнгө оруулалтын сан гэдэг бол бүх хүн нэг жирхэнэ эзэмшиж явах боломжтой буюу нөгөө хедж фандтай адилхан. Нөгөө үйл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлтөөс хамаарсан тэр одоо инфляцаас тэр ханшийн өсөлтөөс сэргийлэгдэх боломжтой хөрөнгө оруулалтын нэг бүтээгдэхүүн болчихж байгаа. Нөгөө талаасаа энэ хөрөнгө оруулалтын сан тэр мөнгөөрөө юу хийх вэ гэхээр нөгөө бэлэн болсон барилгуудыг худалдаж аваад нэгдсэн property management буюу нөгөө нэгдсэн яг үйл хөдлөлийн компани түрээслүүлэгчээ хайж олох, засвар үйлчилгээг нь хариуцах энэ бүх зүйлээ хийгээд за залуучууд бол тэнцэнээс түрээсийн байраа яг хэрэгтэй газараа нөгөө түрээсийн байраа түрээслээд илүү гарсан мөнгөөрөө нөгөө хамтын хөрөнгө оруулалтын сангаас нэг жирхэ худалдаж аваад цуглуулад хоримтлоод яваад юм гэсэн. Тэгэхээр нөгөө 20 жилийн дараа ипотек төлөгдөж дуусах үе гэдэгтээ тэнцүү нөхцөл байдалд очиход яах вэ гэхээр тодорхой хэмжээнд байраа бол түрээслээд амьдэрсэн. Яг хэрэгтэй газараа нөгөө талаасаа хоримтлал бий болгоцсон. Тэр хуримтлал нь яг л үйл хөдлөх хөрөнгийнхөө үнэтэй адилхан өсөж байгаа учраас тухайн үед гаргаж аваад яг өөрийнхөө одоо юу гэнтэй тэтгэврт гараад амьдрах байраа худалдан авах боломжтой. Тэр хуримтлалаа өсгөж. Тэгэхээр энэ бол дараагийн шийдэл болж орж ирж байгаа буюу нийлүүлэлтэд ч дэмжиж байгаа, нөгөө худалдан авалт эрэлтэд ч дэмжиж байгаа ийм хөрөнгөний зах зээлийн шинэ бүтээгдэхүүн болж. Тэгвэл та энэ одоогийн засгийн газар энэ Монгол банкн дээр энэ ипотекийн бүх сангийн баланс байгаа нь болохоор энэ одоо учир дутагдaltaй тий. Монгол банк бол төсвийн байгууллага биш тий. Тийм хагас төсвийн ажил хийгээд байна. Шилжүүлчээ гэж ярьдаг. Монгол банкны бүх дарга нар л шилжүүлнэ гэж ярьдаг. Тэгээ шилжүүлж чадахгүй яваад шүү тийм ээ. Тийм тэгэхээр яг энэтэй холбоотой одоогийн засгийн газрын гаргаж байгаа шийдвэр нь орон сууцны банк байгуулад тийшээгээ шилжүүлнэ гэж ярьж байгаа. Энэтэй таны сая ярьсан энэ хоёрын хооронд ямар нэг ялгаа байна уу? Одоо энэ дээр бол яг энэ үйл хөдлөлийн хөрөнгө оруулалтын сан бол төрөөс ямар ч хамаа байхгүй. За орон сууцны санхүүжилтийн банк болохоор төр өөрөө Монгол банкны балансаа цэвэрлэх хүрээнд хийгдэж байгаа нэг
structuring буюу хэлбэржүүлэлт байхгүй юу? Гэтэл одоо яг энэ нь цаашаагаа яаж явах юм бэ гэдэг асуудал үүснэ. Гэтэл бид нар MIG гэдээ байгууллагатай. MIG байгуулга нь нөгөө хөвөөц буюу үнцаасжуулаад тэрэн дээрээ үндэслээд хөрөнгө осгоод ингэ явдаг. Гэтэл энэ чинь орон сууцны санхүүжилтийн банк гэж гарч ирээд тэр банк нь дахиад одоо юу гэдгийг 10 зах зээлээс юу гэдгийг 10% та ч юм 12% та их усүр болоод дахиад арилжааны банкудаар дамжуулна гэдэг байна. Тэгэхээр эндээс чи яг ямар давуу тал үүсэж байгаа. Харин хэрвээ энэ орон сууцны санхүүжилтийн банк өөрөө тэр хямд их усүрийг засгийн газрын одоо нөлөөтгөөр гэдэг юм уу тийм ээ бодлогын нөлөөтгөөр олж аваад тэрийг шууд зөвхөн яг тэр төсөл тодорхой сонгогдсон төслүүд рүүгээ зөвхөн яг яндан бууруулах, яндангийн тог цөөлөх гэдэг утгаараа залуу гэр бүлүүдтэй гэдгээрээ яг тэр бодлогын төвшөндөө явах юмаа гэвэл энэ арай ойлгомжтой болж орж ирж байгаа байхгүй юу? За баярлалаа. Сая таны ярьсан одоо энэ шинэ банк байгуулахад тодорхой санаа бодлын нэмэр болж байгаа гэж харж байгаа. Яг энэ тухай дахиад нийгэмдээ ярих хэрэгтэй байгаамаа. За ингээд бид нар үндсэндээ бол энэ хоёр дахь ярилцлага өндөрлөж байгаа юм. Энэ хоёр дахь ярилцлага дээр нөө эхнийхээ ярилцлагын адилаар өнөөдрийн улс төрийн намуудын одоо гол бодлогууд суурлах тийм яс. Тэр дөрвөн хөл дээр нь гэх юм уу да тулгуурлаж ярьлаа. Тэгээ өнөөдөр бол зөвхөн хувь гишүүдийнхээ гэхээсээ илүү намын төлөөлөл болж ярьсан. Тэгээ энэ яриа бол цаашдаа нийгэм даяар улам өргөжөөд санал бодол нэгдгээд эсвэл ийм маягийн хилцүүлэг явсаар байгаад энэ саяын дөрвөн чиглэлээр нэг улс орн маань нэг улс орн шиг нэг өөрийн шийдвэртэй тийм ээ ингээ гараад ирэх болов гэсэн найдвараар одоо бид нар энэ хилцүүлгээ өндөрлөж байна.